За энэ бүр сүүл рүүгээ дээрлэхэл биш гэмтэргийн шин чанартай зүйлүүд болоо явчлаа гэдэг. Агаас нь ийм нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар суулгаагүй ч гэдэг юм уу? Би ингэдэг шүү. Надад одоо ийм хүч чадал байгаа шүү гэдгийг л. Сургуулийн орчин ямар байх юм? Дээрэс нь гэр бүлийн орчин ямар? Тэр бусдын оронд өөрийгөө тавиад зовлон шаналл юу гэдэг юм болгоны мэдрэх тийм чадвар байхгүй бол энэ хүнд юу гэж хэлэх юм бол энэ хүнд хэцүү байх вэ гэдгийг ухаанаар маш сайн ойлгодог. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр сэтгэл оюуны боловсрол гэсэн сэдвээр ярилцахаар C-Learning төрийн бас байгууллагын захирал, чиглүүлэгч багш Арим Заяа багшийг зочноор урьсан байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр тантай бас подкаст ярилцлага хий гэж товлж байгаа жилийн дараа хийгдэх боллоо. Гэхдээ магадгүй цаг үеийн яг одоо болж гэж би бас өвдө хараад байна. Тэгэхээр яг одоо нийгэмд үүсээд байгаа өсвөр үеийн одоо залуучууд хүүхдүүдийн дундах дээрлэхэлд за энэ бүр сүүл рүүгээ дээрлэхэл биш гэмтэргийн шин чанартай зүйлүүд болоо явчлаа гэдэг юмуд өрнөж байна. Тэгэхээр яг энэний цаана сэтгэл оюуны боловсролыг бид нар бас сайн олгоогүйгээс ийм үр дагавар гараад ийн удаа гэж би бас хувьдаа харж байгаа. Тэгэхээр яг энэ сэтгэл оюуны боловсрол чиглэлээр яг одоо үйлдэл гаргаад явж байгаа танаас бас энэ нийгэмд өрнөд байгаа энэ асуудлуудыг та яг юу гэж харж байна? Эндээс соёл яриа эхлэх гэж байна. За тэгье. Харамсалтай нь бид нэр бас яг энэ цаг үед ярьж байгаа ч гэсэн нөгөө талаас сайн талаас нь харах юм бол альва ийм нийгмийн үйл явдал бидний зарим нэг анзаардгүй юм уу эсвэл өөлөө оршоодог зүйлүүдийг тодруулж харуулдаг ашиг байдаг. Тэгэхээр тэр өнцгөр нь бид нар энэ бидний хийж байгаа ажил юунд чухал байдیں, яагаад чухал байдیں, юуг өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгийг илүү тодруулж харуулах л баг л та. За тэгэхээр болж байгаа үйл явдлыг би одоо яг ингээ хөндлөнгөөс харахад бол юу анзаарч байна гэхээр бид нэр альва асуудлын ил байгаадаа л үзэлцээд ашиг санагдаад байдаг. Гэтэл альва үйл явдал үүсхийн өмнө тэрэнд нөлөөлдөг маш олон хүчин зүйлсүүд байдаг. Түүхийн хичээл дээр нэг заадаг шүү дээ, нөхцөл бүрэлдэсэн тохиолдолд хувьсгал гардгаа гэдэг шиг. Тэгэхээр бидний нүдэн дээр харагдаж байгаа зүйл нь энэ байгаа боловч харагдахгүй байгаа юу байгаа вэ гэдэг бид нар айгуусаа харах хэрэгтэй. Тэгэхээр C сургалтын хүрээнд бидний бас хэрэгэлдэг нэг загвар байдаг. Тэр нь юу гэхээр системийн сэтгэлгээний буюу тэрэн дотор байдаг мөсөн уулын загвар гэж байдаг. Тэгэхээр тэр мөсөн уулын загвараар бид тэгэд бас энэ болж байгаа үйл явдлыг задлан шинжиж үздэг те. Тэг би бас та хэдтэй энийг хуваалцъя гэж бодлоо. За. Тэгэхээр та яг одоо C сургалтын багш бэлтгэх сургалтын үед хэрэгэлдэг нэгдүгээр системийн сэтгэлгээ гэж юу? Тэрийг дагаад системийн цог сэтгэлгээг ашиглаж мөсөн уулын загвараар асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ? Шийдлийг олохын тулд юуг харах ёстой вэ гэдэг ийм хичээлд орж байна гэж бодлоо. За, нэгдүгээр системийн сэтгэлгээ гэж юу вэ гэхээр хүүхэд альва ямиг томоор тэр том одоо нэг ийм систем дотор байгаа жижиг одоо деталуудыг, жижиг бүрэлдэхүүн хэсгүүдийг олж харж тэдгээрийн харилцаа хамаарлыг нэг нь нөгөөдөө яаж нөлөөлөд байна гэдэг харах чадварыг системийн сэтгэлгээ гэж хэлдэг. Тэгэхээр энэ системийн сэтгэлгээ хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварт шууд нөлөөлдөг. За тэгэхээр хэдүүлээ яг энэ системийн сэтгэлгээг ашиглаад яг одоо болж байгаа үйл явдлыг задлаад үз тийм ээ. За тэгэхээр ингээ харах юм бол за нөгөө мөсөн уул байна. Тий, мөсөн уул. Тэгээд бүгдээрээ Титаник гэдэг кино үзсэн баг тий. Тэгэхээр Титаник кинон дээр мөсөн уулыг бид нар ингээд холоос харахад бол яг мэдээж том мөсөн уул байсан. Гэхдээ ихэнх хэсэг нь усны доор байсан. Тойрог гарчна гэж бодож байсан чи айл хэдийн хүрээн их том байсныг анзаараагүй тэгэл осолдсон тийм ээ. Тэгээд тэр доошоо тэр гүн одоо далайн гүн рүү ороход ямар том, ямар агуу их зүйл том уул мөсөн уул байгаа вэ гэдгийг бид нар харж байсан тийм. Яг тэрнтэй адилхан альва үйл явдал бид нар дандаа мөсөн уул ойрог хардаг. Тэгэхээр мөсөн уулын бидний харагдахгүй байгаа зүйл юу байгаа вэ гэхээр за үйл явдал гэдгийг одоо саяны видеог бид нэр хэрэг одоо маш олон хүмүүс харсан баг. Тэндээс ингээ харах юм бол нэг хүүхд нөгөө хүүхдийгээ зодоод тэгээд тэрэн дотор нэг сонирхолтой хэсэг байдаг.
шатан дээр зогсож байгаа хүүхдүүдийг харах юм бол маш олон хүүхдүүд багтахгүй хүүхдүүд илүү шүү Тийм. дээ. Араас нь ингээд дэмжиж байгаа гэх юм уу? Одоо Балиа шиг гэх юм. тэрийг ерөөсөө хинж болиулахгүй байгаа байтал тийм ээ. Тэгэхээр альва ийм одоо дээрлэхэлд тэгэхээр дотор янз янзын хэлбэрүүд байгаа. Тэгээ эдгээрийг сайн ажиглах юм бол энэ дандаа үзэгчтэй байдаг гэж ярьдаг. Тэгэхээр яагаад тэр үзэгч гэдэг зүйлийг яагаад тийм чухал байгаад байдаг вэ гэхээр тэр хүүхэд нөгөө хүүхдээ дээрлэж явах явцад тэрийг дууга чимээг хүлээн зөвшөөрж байгаа хүүхдүүд үзэгчид насан туршид хүртэл байдаг гэж үздэг. Тэгээ яагаад тэгдэг вэ гэхээр сэтгэл зүйн талаас нь задлаад үзэх юм бол бүлэгт харьяалагдах, за тэгээд тэр том мас бүлгийн урдаас дугарч чадахгүй байх, дотроо нөгөө талаасаа хүүхдүүд гэсэн тэр дотор хичнээн дэмжиж байгаа юм шиг мөртлөө өөрийн хэмжээний бас эмпатита энэ хүүхдэд ямар хэцүү байгаа болоо гэдгийг мэдэрч байгаа хүүхдүүд ч байж болно. Гэхдээ тэрийг ил харуулдаггүй ч байт юм уу, тийм ээ? Тэгэхээр болж байгаа үйл явдлыг бид нар задлаад харах юм бол нэг юм байна. За тэгэхээр ил харагдаж байгаа дээр бид нар энэ яг үйл явдал дээр нь л нэлээд асуудал өрнөд нь шүү дээ, тийм. За энэ хүүхдүүдийн одоо сурч боловсрох эрхийг хасъя, хорий. За ингээд хэргийг өрүүлээ. Ингээд яг энэ хууль эрх зүйн талаасаа л одоо бүх шийдэл гэх юм уу одоо эргүүлээд нөгөөдүүлийг нийгмээс тусгаарлах ийм өнцгөр илүү нийгэм ажиллаад ийн гэж би хувьдаа харсан. Таны байр суурь ямар байдаг юм бэ? Бидний одоо өнөөдрийг хүртэл аливаа асуудлыг юм уу аливаа асуудлыг шийдэж байгаа арга маань нэг ийм л байх шиг байна л да. Хин нэг буруу хийсэн бол буруу юм хийсэн бол тэр үнийг шийдэх ёстой гэдэг. Гэтэл тэр хүн яагаад тийм хийсэн бэ гэдгийг ухаж анализ хийдэг юм болов уу гэж анзаардаг. Тэгэхээр одоо дээрлэлч янз янзаар гарч шít хүүхдэд оромжлох, янз янзын хоч өгөх. Тийм байна. За тэгээд энэ цахим дээрлэхэл тус гэж байдаг тийм ээ. За бидний харж ирсэн тэр зодон байна. За хүүхдийг ангиас тусгаарлах. Одоо бүлгээс тусгаарлах энэ өөрөө бас маш хэрцгий нэг үйлдэлүүдийн нэг гэж үздэг. Яагаад вэ гэхээр энэ өөрөө бид нэр энэ олон жил одоо Homo sapiens оршин тогтож исэн бүлэгт хамаарагдчихж бид нэр оршин тогтдог. Тархимын ч гэсэн тэгж хардаг. Тийм болохоор тэрийг альва нэг бүлгээс тусгаарлчихлаар ер нь маш том шийтгэл, маш том хүчирхийлэл. За тэгээ мэдээж энэ айлгын сүртүүлэгтэй ихэнхдээ бидний одоо харж байгаа сургууль одоо эцэг эхчүүд ганцхан энэ үйл явдалтай зуралтаад байна тийм ээ. Тэгээл нөө анхааруулга өгөх одоо ялангуяа сургууль дээр эсвэл сургуулиас нь хөөнө гэдэг. Тэгэхээр энэ дандаа нөө шинж тэмдэг одоо та эмч хүн учраас танихаар харахад бол ганцхан шинж тэмдэгтэй л үзэлцээд байна гэсэн. Гэтэл шалтгаантай нь хэн үзэлцэх юм бэ? Шалтгаан нар хэн харж байгаа вэ гэдэг. Тэгэх юм бол одоо нөө мөсөн уулын загварыг ингээ сайн анзаарах юм бол үйл явдлын доор бол хамгийн ойрхон байдаг бол зан үлийн хэв загвар гэж байдаг. Хэв маяг гэж байдаг. Тэгээ энэ зан үлийн хэв маяг гэж юу хэлээд байна гэдэг нь яг нэг ийм тодорхой зан үлийн хэв маягууд байгаа учраас ийм үйлдэл гардгаа гэсэн. Одоо дээрлэхэд байгаа хэв маяг байгаад гэсэн. Дээрлэж байгаа нь үйл явдал болж байна. Энэ дээрлэх үйл явдлыг бий болгож байгаа зан үлийн хэв маягууд байгаа учраас ийм дээрлэхэлт ийм одоо зодож байгаа одоо бас ялгуулан гадуур гэдэг чинь ч гэсэн бас тийм борж байгаа. Тэгэхээр энэ ямар зан үлийн хэв загварууд байна гэхээр ийм буруу лидерүүд гэж байдаг. Яг нь ерөнхийдөө лидер хүүхдүүд гэхдээ энэ хүүхдүүдэд багаас нь ийм нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар суулгаагүй ч байдаг юм уу? Ёс зүйн одоо зөв хэм хэмжээг суулгаж өгөөгүй болохоор тэр хүүхдэд лидер байх хэрэгцээ байгаад байдаг. За тэгэхээр нөө буруу лидерүүд ийм анги бүлгүүдийг удирдах эхэлдэг. Ёсороо уулна зөв одоо нийгэм дотор бол тэр лидер инэрэнгүй байх ёстой. Гэтэл тэр инэрэнгүй сэтгэлийг суулгаагүй тохиолдол төр тэр хүүхэд ухаантай, бяртай, чадaltaй юм шиг тэр бэр чадлаа гаргаж яана л да. За тэгээд бас нэг одоо зан үлийн хэв загвар дээр ангийн бусад хүүхдүүд чимээгүй хүлээн зөвшөөрөх юм уу? Эсвэл тэр бүлэгт байгаа хүүхдүүд чимээгүй хүлээн зөвшөөрж байгаа байдал. Энэ өөрөө маш хортой гэж үздэг. Яагаад вэ гэхээр энэ одоо хэрэг бид нар тэр зодооны бичлэгийг эргээ харах юм бол тэнд үзэгчд байна. Тийм байсан. Тэгэхээр тэр чимээгүй харж байгаа хүүхдүүд хамгийн одоо тэр нөхцөл байдлыг нэг талаараа дэмжиж байгаа юм шиг. Тэд нэр харуулах гэж тэр хүүхд тэр үйлдэл хийж байгаа. Тэгээ магадгүй тэр хүүхдүүд харахаас гадна бичлэг хийж байгаагийн зорилго дахиад тэр өөрсдийнхээ хүрээллийн үе тэнгийнхэн дундаа үзүүлдэг бас нэг хаалттай сувг байх шиг байна. Тэгэхээр
тэнд нэг 10 20 хүүхэд харлаа гэхэд дахиад 200 300 хүүхдэд харуулж өөрийнхөө дунгахалж би ингэдэг шүү. Надад одоо ийм хүч чадал байгаа шүү гэдгийг л одоо буруу аргаар тунхаглаад байна. Ерөөсөө л тэр. Тэгэхээр дээрэс нь сая таны хэлдэг тэр захим дээрлэг л. Тэгээ энэ өөрөө нэмэгдэх нь өөрөө тэр заавал юм бас нэг юм хэвд маяг гэж. Тэгэхээр эднэр өөрснөө байгаад байгаа бол яг энэ бичлэг гарах нь тодорхой. Яг ийм дахиад гарна. Одоо жишээ нь өөр нэг жишээ байдаг л да бид нар системийн сэтгэлгээний яг энэ асуудал шийдвэрлэх аргачлалыг хэрэглэхэд бид нар Америкийн сургуулиуд дээр болж байгаа буудал цааныг бас ингэж задлж үздэг. Ирээл олон хүүхд хамраагаал юу ятсан зөндөө хэрэг гардаг тий. Тэгээд жилдээ 15-аас 20 удаа гардаг. Тэгэхээр тэр 15-аас 20 удаа гарах нь тодорхой гэж байгаа юм. Хаана вэ? Ямар тохиолдолд вэ? Хизээ вэ гэдгийг л болохоос биш гарах нь тодорхой. Яг тэрнтэй адилхан энэ заан үлийн хэв маяг байгаа тохиолдол төр ийм үйлдэлүүд гарах нь тодорхой. Тэгэхээр тэр заан үлийн хэв маягт юу нөлөөлөд идэм бэ гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгэхээр нөө мөсөн уулын загвараараа дахиад харах юм бол системийн бүтээц гэж юм байдаг. Өөрөөр хэлбэл тэр системийн бүтээц тэр заан үлийн хэв маягийг бий болгоход нөлөөлдөг гадаад дотоод хүчин зүйлсүүдтэй гэсэн. Тэгэхээр бид нар яг энэ гадаад хүчин зүйлсүүд нь юу байгаа вэ гэдэг бүр юм детальчилж авч үзэх ёстой. Дотоод хүчин зүйлсүүд нь юу байгаа вэ гэдгийг бас маш сайн задлж үзэх ёстой. Тэгээ энийг задлаад тахлаар асуудал хаана байна гэдэг. Зарим хүмүүс болохоор энэ бол одоо ингээд эцэг эхчүүд бидний толин тусгал байна. Зөвхөн хүүхдэр бас бити хараарай гэдэг бас мессеж нийгэмдэр яваад байгаа шиг. Тэгэхээр энэ эцэг эхийн толин тусгал бай гэвэл одоо энэ гадаад дотоод хүчин зүйлс аль нэгдээ хамаарах уу? Энэ нэгдүгээр нөгөө дотоод хүчин зүйлс гэдэг нь ихэнхдээ тэр хүүхдийн өөрийнх нь дотоод одоо өөрт нь байгаа хүчин зүйлсүүд гэл. Гадаад гэдэг нь бол гэр бүл, сургууль, манай нийгэм. Тэгэхээр гаднаас нөлөөлж байгаа тэр хүүхэд өөрөө шууд өөрийнхөө дотоод одоо нөөц болцыг ашиглаж байгаа биш. Гадаадаас авж байгаа тэр хүчин зүйлсүүдийг нэрлэж байна. Гэтэ ихэнхдээ хүүхэд одоо өглөөнөөс за энэ 24 цагийг ингээд харах юм бол энэ хүүхэд таагуур явж байгаа. За энэ хүүхэд сургуульд явж байна. За тэгэхээр сургууль гэдэг л нэг чухал хэсэг байна. Энэ хүүхэд гэр бүлдээ байгаа. Тэгэхээр гэр бүл гэдэг бол бас нэг юм чухал талбар байна тийм ээ. Тэгээ тэрнээс гадна нийгэм гэж байна. Тэгэхээр бид нэр яг энэ гурван талбарыг гурвуулангийн задлж үзэх хэрэгтэй. Тэгэхээр системийн одоо задлан шинжилгээ явах нь шүү тийм ээ. Тэгээд энэ дээрээс харахаар за сургуулийн орчинд хүүхэд эмпатик сурч ийн үгүй юу? Бид нар ганцхан академик мэдлэг өгөөд байдаг. Эсвэл одоо юу гэдгийг нэг хэдэн дугуулan ихэнх тэдэр нь одоо ур чадварын тий. Тэрнээс биш илүү одоо таны мэдхүйн ур чадварыг дэмжиж байгаа болохоос биш хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар одоо тэрэн дотор ч инэрэл хайр, эмпати, бусдыг ойлгох, өөрийгөө ойлгох гэх энэ бүх чадварууд ч орд. Энийг ерөөс заадаг. Тэгээ ийм юм заахгүй байгаа учраас энэ хүүхэд уураа удирдах чадахгүй. Уур нь сүулдэ бүр юм хилэн болж гарч ирж. Тэгэхээр тэр уур хилэн болохоор зүгээр дээрдэлт биш энэ хүчрхийл болоод. Гэмтрүүлэнчтэй болж шин тэ бүр сүдрүгэ. Тэгэхээр бид нар яг ингэж одоо сургуулаа дахиад задлана. Сургууль дотор юу болоод байна? Хүүхдээ бас сонсдгоо. Хүүхдүүд уулна ялангуяа тэр хохирогч хүүхдүүд бол тодорхой хэмжээгээр хилжил байгаа, харуулж л байгаа болохгүй байна. Хүүхдээ харцаар нь хүртэл харж болно шүү дээ. Энэ хүүхд ямар нэг юм тохиолдоод байна гэдэг. Энэ хүүхд гадуурхтаад байна гэдэг. Эсвэл ангид ийм хоёр дахь лидер гараад ирсэн байна. Ангид хоёр дахь лидер гэж хэнийг хэлээд байна гэхээр тэр зөв лидер биш. Ангийг одоо удирдах байгаа нууц гарч байт юм. Ийм байдал үүсэт байна гэдгийг насан туршид байгаа. Тэр сургуулийн хамгийн дөрөв багш нар за сургуулийн удирдлага нийгмийн ажилтнууд бас харуулсан. Яг бид нар ерөөсөө тэрэнд ач холбогдол өгдөг учраас энийг нэг тийм чухал гэж үздэг. За тэгээд сургууль өөрөө хүүхдэд ийм аюулгүй энэрэнгүй орчин байх ёстой гэдгийг маш олон түвшинтэй бид нар тэр болгоно гэж боддгоо. Аюулгүй гэхлээр л одоо юу гэдэг нь шатных нь хүүхд талтарж унахаас хамгаалах ч байдаг юм уу? Эсвэл яг юм механик гэмтлийн тухай яриад байдаг. Гэтэл тэр яг сэтгэл зүйн хувьд хүүхдэд энэрэнгүй аюулгүй байх ёстой гэдэг тухай бид нар орхигдуулдаг нэг тийм одоо боловсролын систем юм да. Одоо сэтгэл зүйн хувьд аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн энгийн ойлгож болохгүй зүйл одоо юу гэж байна? Тэр хүүхэд сурж боловсрох гэж ирж байгаа шүү дээ сургуульд тийм ээ. Үндсэн гол зорилго нь бол яг энэ сурж боловсруулах явцад
өөрт нь гадны одоо орчноос нөлөөлж байгаа ийм өөрт нь аюул гэж мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүдийг л урьдчилан сэргийлэх чадварыг тэр хүүхдэд энэрэнгүй орчин бүрдүүлж гин гэж хэлнэ. Жишээ нь одоо бид нарт яг миний жишээнүүд амьдралд тохиолж би бол багшаас айдаг байсан. Зарим багш нар айдаг байсан. Зарим багш нар надад бараг аюултай санагддаг байсан. Би аюултай гэдгийг бодсон байгаа, мэдэрсэн байгаа тохиолдол дээр би сурлагын амжилт гаргаж чадахгүй. Тэрийг одоо жишээ бид нар Масловын ийм хэрэгцээний пирамид гэж байна тий. Пирамидын хамгийн ороод бидний үндсэн хэрэгцээнүүд суурь хэрэгцээ. Тэрэн дотор одоо хоол хүнс, унтаж амрах, аюулгүй байдал тий аюулгүй байдал. Гэтэл суурь хэрэгцээ хангалтаагүй тохиолдол дээр бол пирамидын орой буюу одоо өөрөө өөрийгөө одоо хөгжүүлэх гэдэг тэр хэсэг угаасаа тэр ажиллахгүй. Тэгэхээр бид нар хүүхдээ сайн сургая гэж бодож байгаа бол хүүхд хизээ сайн сурдаг вэ гэхээр тэр пирамидын доотлын одоо 4 үе шат хангацсны дараа хүүхд илүү сайн сурдаг. Чин сэтгэлээсээ одоо self motivation гэж хэлээд. Өөрөө өөрийгөө мотивацлж, өөрөө өөрийгөө би нэг сурмаар байна гэдэг тэр мэдрэмж. Тэгээ тэр чинь уулын сургууль дотор тэр хүүхдээ яг тэрийг л хийх гэж ярьж байгаа. Гэтэл тэр аюулгүй энэрэнгүй орчин байхгүй байгаа тохиолдол тэр бол хүүхэд илүү л одоо яаж эндээс одоо амьд мэд гарах уу? Яаж энэ аюулыг мэдрэхгүй авах вэ гэж бодно уу гэхээс биш тэр сурж боловсруулах тэр бол бүр дараагийн асуудал гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ сургуулийн орчныг эргэж нэг харах ёстой баг. Ялангуяа нэг өрсөлдөөнтэй бас сургуулиуд дотор. Тэн дотор ерөөсөө өрсөлдөх л чухал байгаа болохоос биш яг үндэ бол би энэ мэдлэгийг олж авъя гэдэг юм. Энэ надад ингэж хэрэгтэй гэдэг тэр бодол бол өрсөлийн одоо дараагийн бодлууд болсон байна. Тэгэхээр бид нар ингээд задлан шинжилгээ хийгээд үзэх юм бол сургуулийн орчин ямар байх юм. За дээрэс нь гэр бүлийн орчин ямар. Тэг гэр бүлгээл задлан шинжилгээ хийх юм бол бид нар ээж аав өнөөдөр яг би ч гэсэн ингээл нэг сүрхий юм яриад байж болно. Миний одоо 10 юм 20 жилийн өмнөх харинзэ гэдэг үнийг харсан бол миний яг одоо хийж байгаа яг эсрэгийг итгэл тийм л хүмүүс. Одоо л би мундаг болчаал яриад. Тэгэхээр яаж мундаг болсон бэ гэхээр л яагаад энэ чухал вэ гэдэг одоо ойлголтыг ойлгож авахын тулд ийм хүчээр одоо хичээл чармаал гаргаж иж би энийг ойлгож авч. Тэгэхээр эцэг эхчүүд бүгд тийм байх ёстой л гэсэн. Өөртөө сэтгэл зүйн боловсралтай болох хэрэгтэй. Өөрснөө яагаад энэ энэрэнгүй байх чухал байт юм бэ гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна. Хүүхдийнхаа одоо сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлыг таньж тэрэнд нь тусалцаа дэмжлэг үзүүлдэг. Өөртөө үлгэрлдэг. Гэх мэтчлэн энэ хэсгүүд манай гэр бүлийн орчинд байдгүй. Дийлэнхтэй яг мундаг ээж аав нар байдаг. Гэхдээ дийлэнхийг харахаар энэ бол яг манай нийгэм нэг юм дутагдж байгаа том хэсгүүдийн нэг хэсэг. Тэгээ яг энэ яагаад гэж байгаа гэхээр бид нар намайг ч гэсэн сурж байгаад хизээж сэтгэл зүйн сайн байдлын тухай ярьдгүү. Яг эрүүл мэнд одоо шүдэ угаал гэж зааж исэн болохоос биш стресст орох муу шүү гэдгийг зааж өгч байгаагүй. Гэх мэтчлэн энэ аргуудыг заадаг нийгэм сэтгэл хөдлөлийн ийм чадвар болгодог боловсрол нь өөрөө сургуулиуд байхгүй наа гэсэн. Тэгээд тэрийгэ дагаад тэрнээс чинь төгсөөд ээж аав нар төгсөөд тэгээд одоо хүүхд төгсөөд дараа нь ээж аав болж байгаа. Ээж аавн дараа нь дахиад хүүхд гаргаж. Тэгээд ингээд харахаар энэ циклийг харахаар ерөөсөө л эцэг эхчүүд ч гэсэн ийм боловсрал аваагүй юм чинь ийм нөхцөл байдал үүсгэх нь тодорхой л гэсэн. Хизээвэл ямар хэлбэрээр гарч ирэх вэ гэдэг. Тэгэхээр системийн юм дээр харахад за гадаад дотоод тэгээд таасаа ярьлаа тийм ээ. Энэ ихтгэл үнэмшил үнд зүйл соёл гэдэг бас хэсэг харагдаад байна тийм. Энийг одоо энэ зан үлийн хэм маягтайгаа яаж болов? Ерөөсөө л энэ яагаад энэ гадаад дотоод ийм хүчин зүйлсүүд гарч ирж байгаа вэ гэдгийг дахиад задлаад үзэхлээр ерөөсөө бүх юмний суурин дээр бид нэр яг юунд итгэж үнэмшдэг. Бидний итгэл үнэмшил юу вэ? Юуг бид нар чухал гэж үзэж байгаа, юуг үнэт зүйл гэж үзэж байгаа вэ гэдгээс шалтгаалж тэр гадаад дотоод хүчин зүйлсүүд үүсэж байгаа. Тэгээд тэр гадаад хүчин зүйлсүүд чинь зан үлийн хэм маягийг бий болгоо, зан үлийн хэм маяг чинь энэ үйл явдлыг үүсгэж байна гэсэн. Тэгэх юм бол бид нэр одоо жишээ нь эндээс ингээ харах юм бол энийг нөө ментал модель гэж хэлээд байдаг л да, ментал загвар гэж хэлээд. Тэгэхээр энэ бид нарын итгэл үнэмшил үнд зүйл соёл гэдэгтэйгээ их зууралдах хэрэгтэй юм байна. Ерөөсөө тийм. Хамгийн гол барьж авах. Ерөөсөө гол. Тэгжээж энэ үйл явдлыг эерэг болгож авирах нэ тийм үү? Ерөөсөө тийм. За тэгвэл хоёулын итгэл үнэмшил үнд зүйл соёл дээр илүү одоо
төвлөрье гэж бодоод байна л да. За түрүүн ер нь энэ сэдвийнхаа нэрийг ч гэсэн тийм ээ одоо сэтгэл оюуны боловсрал. Тэгээ би түрүүн танаас асуужсэн тийм зүрх сэтгэлийн боловсрал гэж хөө энэ сэтгэл оюуны боловсрал гэдээ хоёулаа сэдвээ нэрлэх үү? Аль нь зөв бэ? Аль нь нэрлүү утга агуулгын хувьд зөв байж болох вэ гэдэг. Та тэгээ тайлбарлаж ирсэн. Энийг ч бас манай үзэгчдэд бас тайлбарлаад. Энэ маш энгийн. Сэтгэл гэдэг бол өөрөө одоо бидний харуул нэг юм догшин морь. Тэгээ тэр догшин морийг бид нар сургахын тулд яадаг лээ. Сургалт явуулна тийм. Тэр сургалтыг тэр догшин морийг бид нар сургахын тулд ухаанаа зарцуулж байна л гэсэн. Тэгэхээр сэтгэл оюуны боловсрал гэж юу хэлж байгаа вэ гэхээр оюунаараа сэтгэлийг удирдах гэсэн үг. Тэгэхээр яг си сургалтын одоо бидний хийдэг ажил ерөөсөө л юу вэ гэхээр л хүүхдүүдэд аргуудыг зааж өгнө. Тэгээ тэрний ард байгаа одоо гол агуулга мэдлэгийг өгнө. Тэгээ тэр мэдлэгийг хүүхэд өөр дээрээ буулгаж авч үзнэ. Багшийн хэлээд байгаа чи энэ юм биш үү? Би өнөөдөр ингэсэн чи ингэж ийсэн штэ гэд нөгөөдгөө одоо аргуудаа туршиж үзнэ. Тэрийг англи дээр аха момент гэж боддог. Critical insight гэж бас нэрлэдэг. Тэгэхээр тэр insight авч байгаа хүүхэд буюу тэр ухаарлыг авч байгаа хүүхэд гэд нэг удаа ингэж өнгөрөх биш. Тэрийг дахин давтаад ахад ийм тарих маань өөрөө трансформацид ордог гэж үздэг. Тарих яаж трансформацид ордог вэ гэдгийг тарих судлалын жишээ нь хэлэх бах. Одоо neurogenesis гэж байдаг. Neuroplasticity. Тэгэхээр энэ шинжлэх ухааны тарих судлалын энэ одоо олд амжилтуудыг бид нар чинь яг си сургалтын агуулга дээр буулгаж өгч яг яаж энэ ажиллаад байгаа юм бэ гэдгийг нь одоо хөтөлбөр болгож гаргаж ирсэн гэсэн. Тэгжээж энийг хөтөлбөрөөр энэ тусгаалan ийм одоо 40-45 минутын хичээлүүд болгож ийж тэгжээж хүүхэд өөрөө тэрийг дахин давтаж ийж тэгээ дээрэс нь эцэг эхчүүдийг оролцуулна гэсэн үг. Яагаад гэвэл сургууль дээр нэг юм ярьчаад эцэг эхчүүд нь шал өөр юм хийгээд ах юм бол тэр хүүхдэд ийм үнэт зүйлийн юм эргэлзээ гараад. Тэг нь хоёр талд хоёр өөр юм яриад хоёр өөр юм харагдаад байвал тий. Тэгэхээр ер нь бол бид нэр ээж аавнаар одоо эмээ өвгөнөр асар хамгаалагч нар бидний үндсэн зорилго нь ерөөсөө л энэ хүүхдийг нэг аз жаргалтай сайн сайхан өөрөө хоолоолоод аваад идчихдэг ямар хин нэгэнд өөртөө болон бусдад муу мухай юм хийчихгүй за нэг юм л хүн болчихосоо л гэж хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг сургуульд хичээх ёстой эцэг эхчүүд хичээж байгаа. Тэгэхээр ийм хамтын ажиллагаанаас хүүхдийн ийм зөв сайхан хүүхэд маань бий болох боломжийг нь бид нар ийм дэмжиж өгч гин гэсэн. Тэрнээс биш одоо заавал ийм болоо гэж шахаад байгаа даа бас биш. Бид нар энэ нөхцөлийг бүрэлдүүлэх бид нар насан туршидтын бидний үүрэг. Тэгэхээр одоо ер нь миний ойлголтоор бол за бид нар академик боловсролыг бол ингээд боловсролын яамд батлаад сургууль цэцэрлэгүүдээр ингээд яваад байна. За мэдээж бие бэлтрийн боловсрол хажуугаар нь ингээд бие тамирын хичээлч гэдэг юм уу юм юугаар явж байгаа баг. За яг энэ сэтгэл оюуны боловсролыг яг энэ сургалтын програмд ороод явж байгаа юм байна уу? Эсвэл сайн дурын үндсэн дээр нь яваад байна. За одоо бараг сайн дурын үндсэн дээр гэж хэлээ. Яагаад? Анх си сургалт дэлхийд даяар танилцуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл маш олон сайн хүүхдүүд дээр үтсэн байна. Энэ үед нь яг л Монгол улс яг ижилхэн нийлтэнд одоо Монголоос очиж ирсэн. За Монгол улсыг сургуулийн философи судлалын техникийн нэлээд олон очсон. Хувийн сургуулиудын төлөөлөл очиж ирсэн. За санхүү эдийн засгийн дээд сургуулийн доктор профессорудаас очиж ирсэн. За энэ үед нь бас энэ арга хэмжээнд оролцох боломжийн дэлгүүртэг жишээ зохион байгуулж өгч байсан. Тэгээд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Монголд ингээд авчираад одоо бүх одоо бит ном одоо ядггүй багшийн гарын авлагуудыг бүгдээрийн бүх насныхын бүгдээрийн орчуулад хэвлээд тэгээ бүхэл бүтэн баг ажилтдаг энэ дээр. За нийт бараг 7-8 хүн байнга ажилтдаг. Ганцхан орчуулах бас шинэ чин дагаад багш бэлтгэх том сургалтууд явдаг. За тэгээд энэ чинь өөр Эмергийн их сургуулийн хөтөлбөр байдаг. Тэгээд тэр хөтөлбөрийг яг Эмергийн их сургуулийн яг тэр өгдөг чанарыг нь хадгалахын тулд бид нар Эмергийн их сургуулийн өөрийнх нь явуулдаг одоо багш бэлтгэдэг, чиглүүлэгч багш бэлтгэдэг платформ тэр чигээрээ Монгол руу орчуулагдаад одоо 2 дугаар түвшний буюу хамгийн өндөр түвшний одоо бараг 10-аад багш нар Монголд бэлтгэгдээд
За нэгдүгээр түвшний чиглүүлэгч багш нарыг 70-80 чиглүүлэгч багш нарыг бэлдээд за нийт Монгол 70-80 70 гаруй сургуулиуд дээр явж ийн. Эдгээрээс нь за нэг 3-ны заварг нэг 40% нь одоо хувийн сургуулиуд за үлдсэн нь төрөмчийн сургуулиуд. Гэхдээ энэ дотроос ингээ харахаар энэ хугацааг ингээ харахаар яагаад бид нар бараг сайн дураараа явж байна гэхэлэр нэгдүгээр ингээ санхүүжилт нь бас сайн дур үндэс дээр гарч ирдэг. Энэ дээр боловсролын яам юм уу эсвэл боловсролын одоо энэ шийдвэр гаргаж байгаа хөтөлбөр боловсруулж байгаа энэ хүмүүсийн оролцоо бараг байхгүй гэсэн. Гэхдээ яаж төрөмчийн сургуулиуд дээр бид нар сургалт явуулсан бэ гэхээр яг тухайн үед анх бид нар яг 21 онд одоо 5-аас ярилцлага хийжсэн байсан. Их хамгаалалын сайд бид нар танилцуулж ирсэн. Тэгээ хамгаалалын сайд тухайн үед яг л энэ манай боловсролын систем дутуу байна. За та нарын чиглүүлэгч багш нарынхаа тоог л нэмээд байгаарай. Тэгээ бэлэн болсон үед нь та нар одоо хичээлээ заахад энэ олон багш нарыг бэлтгэхэд бэлэн болсон байх шүү. Өнөөдөр хүртэл бид нар тэрийгэ хийж байгаа. Дараагийнх нь алхмууд дээр бол жоохон хүчин суларсан. За одоогоор бол бүр огт байхгүй гэж хэлж болохоор. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид нарыг одоо байх. За өнөө саяхан одоо бид нар дээр бас одоо энэ хэдхэн хоногийн дараа шинэ нээлттэй их чанд тоглоомын хөтөлбөр дээр сурласан сургуулийн өмнөх боловсролын сигийн хөтөлбөр одоо нээлттэй их гэж байна. Ямар гоё. Энэ ерөөсөө нөгөө 2-3 настай хүүхдүүдэд тоглоом маягаар тоглоомоор айлгуулдаг. Тэгэхэд энэ бас Эмрагийн их сургуулийн нөгөө энэ хөтөлбөрийн маань нэг хэсэг. Тэгэхээр энэ бүх юмны ард хэн байдгүй гэхээр Мак сангийнхан за тэр цэма цэлмэн ерөнхийлөгч байдаг. Өөрийнх нь үнэт зүйлийн хувьд энэ чухал гэж үзэж байгаа учраас өнөөдөр биднэрт 5-6 жилийн туршид бидний дэмжиж яваад байгаа. Бид нэр магадгүй саяхан 23 онд батлагдсан боловсролын хуульд зааснаар цаашдаа хөтөлбөрийн үзэл баримтлал дээр ч гэсэн суулгасан. Тэр нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар гэдэг Монголын боловсролын салбарт бараг байхгүй байсан гэж хэлж болохоор нэг юм бүрэлдэхүүн хэсэг орж ирж байгаа. Гэтэл яг тэрэнд зориулагдж байгаа одоо нөөц болцоо одоо юу гэдгийг санхүүжилт огт байхгүй. Бид нар нөгөө талаар нь ингэж өнөөдрийг хүртэл болгочлоо байгаа. Цаг нь болохоор Монголын боловсролын систем тэрийг удирдах байгаа хүмүүс нь энэ талаар арга хэмжээ авахад бид нар бэлэн байх ёстой гэдэгтээ итгэлэн өршөлтэй явж байгаа. Тэгэхээр таашаа ингээд Эмрэг сургууль сид хөтөлбөр гэл ингээд битээр ярьж эхэлж байна. Тэгэхээр миний ойлголтоор бол одоо Эмрэгийн их сургууль бол за буддийн гүн хааныг илүү төлхөө судлаад тэгээд илүү тарих судлалын маш том одоо баг тэн дээр байдаг гэж би бол хөвдөө ойлгодог. Тэгээд бидний энэ сэтгэлийн олон үзэгдүүд хүүхдчээд хүү насан туршид бүгднгийнхэн юг нь түрүүний та түрүү нейросайенс мэдрэл судлаач нар ингэдэг гээд тэр сургууль дээр их төвлөрөөд гаргасан би хөтөлбөр гэж ойлгоод байгаа. Тэгэхээр бас магадгүй зарим хүмүүс анх сонсч байвал нэг хэдэн монгол хүмүүс зохиочоод байна. Тэгээд тэрийг сургалтын хөтөлбөрт оруулах гэдэг юм яриад байгаа юм шээс тэгээд бас эргэлзэж магадгүй л дээ. Тэгэхээр яг энэ Эмрэг сургуультай холбоотой энэ сил хөтөлбөр ер нь анх яаж гарав? Тэгээд дэлхийн нийтэд одоо ямар маягаар явж гин хамгийн гол нь үр дүн тийм ээ. Тэнд ингээ хамрагдсан баг болон энэ сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд яаж өөрчлөгдөд тэр үр дүнгод одоо эхнээс гараад эхэлсэн байх гэж би бодож байна. За тэгэхээр юун түрүүнд Эмрэгийн их сургуулийн 2004 онд насан туршидын хөтөлбөр гаргаж ирсэн. Та дүнгээ сая Эмрэгийн их сургууль бурхны шашинтай ойрхон болов уу гэж бод. Анх ер нь бол Эмрэгийн их сургууль байгуулагдсан Христийн шашинтай холбоотой байдаг. Тийм тэгэхээр тэгээд ганцхан Христийн шашин гэлтгүү маш олон одоо үзэл баримтлалыг ч гэсэнд авч үздэг. Тэдний одоо ялангуяа энэ тарих мэдрэл судалтай холбоотой өөр одоо шашны өөр үзэл баримтлууд төр хаана юу болоод байна гэдэг байнга судалж идэг ийм сургууль. Хэрвээ Атлантад очих юм бол Эмрэгийн их сургууль бол яг нөө имлэг дээр суурилсан маш том юм одоо манайхаар бараг дүүрэг шиг хэсэг байдаг. Тэгээд тэнд бол хүүхдийн имлэг одоо тэгэл бүх нарийн имлгүүд маш том имлгүүд байдаг. Тарих мэдрэл судал бол тэдний мэдээж том давуу тал. Эмрэгийн их сургууль ялангуяа энэ анагаахын шинжилгээ ухаан талдаа бол дэлхийн шилдэгүүдийн нэг байдаг. Америкт ранк өндөр бах тийм. Ранк эхний 20 сургуульд ордог. Тэр дундаа тарих мэдрэл судлаар бол дэлхийн шилдэгүүд дотор ордог.
Тэгэхээр энэ тарих мэдрэл судлалыг бол ганцхан шинжлэх ухаанаас гадна өөр аргачлалууд хаана юу болоод байна гэдгийг судалсны үндсэн дээр 2004 онд Америкийн бакалаврын оюутнуудад амиа орлох явдлууд нэмэгдээд эхэлсэн. Тэгээ яг тэр үедээ бид нар өөр одоо ямар аргууд байна? Яаж энэ одоо ялангуяа энд эдэрт хэрхэн яаж туслах уу гэдэг дээрээс үндэслэж насан туршидны хөтөлбөр гарч байна. За насан туршидны хөтөлбөр гараад үр дүнгээ өгöd эхэлсэн. Тэгэнгүүт за тэгвэл энэ дээр үндэслээд хүүхдийн хөтөлбөрөө яаж гаргах вэ? Тэг хүүхдийн хөтөлбөрөө гаргахдаа хэнийг үрсэн бэ гэхээр одоо дэлхийд яалтчгүй нэг номер Даниэл Голман гэж байдаг. Монгол хэл дээр тэр хүний сэтгэл хөдлөлийн чадамж буюу emotional intelligence гэдэг ном нь орчуулагдаж гарч ирсэн. Энэ хүн бол 94 онд SEL гэж social emotional learning гэдэг байгууллаганд CASEL гэж байдаг. Collaborative Association of Social Emotional Learning гэдэг баха. Энэ байгууллагын SEL гэдэг хөтөлбөрийг 94 оноос хойш дэлхийн одоо их маш олон улсуудад зааж эхэлсэн. Яг энэ нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварыг зааж эхэлсэн. Тэгээд яг тэрэн дээр амжилт гаргасан яг тэр багийг уцааж одоо яг Америкийнхан урьж SEL 2 гэж хэлдэг сэлийг өөрөөр хэлбэл ахисан дараагийн түвшнийх нь. Тэгэхээр энэ дотор юу нэмэгдээд ороод ирсэн бэ гэхээр ёс зүй ороод ирсэн. Энэрэнгүй сэтгэл ороод ирсэн. Mindfulness ороод ирсэн, анхаарал төвлөрөл ороод ирсэн. Системийн сэтгэлгээ ороод ирсэн. Гэх мэтчлийн юм нэмэлт агуулгууд, стресс менежмент жишээ нь бас ороод ирсэн. Тэгэхээр үндсэн SEL-ийн агуулга дээр нэмэгдэж орж ирж байгаа энэ хөтөлбөрийг 15 оноос хойш бэлэн болсноос нь хойш туршиж байгаад 19 онд нээлттэйгээд өнөөдөр дэлхийн 100 гаруй улсад хэрэгжүүлж байна. Яг Америкийн их сургуулийн одоо ойрын тусалцаатаагаар буюу салбар маягаар ажилладаг нэг 50 орчим улс байдаг. Тэрнийх нэг нь Монгол улс. Их ойр ажилладаг. Хамгийн ойр ажилладаг. Тийм. Тэгэхээр одоо бид нэр энэ номыг орчуулах, ирэх одоо энэ ажлыг явуулахад бид нар байнга одоо сар болгон Америкийнхантай одоо сүүлийн 5-6 жил бол сар тутам уулзна. Жил болгон бид нар очиж уулздаг. Тэр 50-аад улсууд нь байнга цуглардаг. Хаана юу болж байна, ямар өөрчлөлтүүд гарч байна гэдэг талаар. Эдгээрээс 10 улс дээр судалгааны баг ажилладаг. Бүр яг. Тийм. Тэгээ тэр 10 улсын нэг нь бас Монгол. Тэгэхээр Сэлэно Монголиа дээр юу явдаг вэ гэхээр судалгаа хөгжүүлэлтийн баг гэж байдаг. Судалгаа хөгжүүлэлтийн баг маань Монгол Улсын их сургуулийн доктор Болцрон багшаар ахлуулсан. Тайваны их сургууль магистр хийсэн. Монгол Улсын их сургуулийн их сэтгэл судлаар төгссөн сэтгэл судлаач нар бүтэн цагаар ажилладаг, full time ажилладаг. Энэ хүмүүс яг таны асууж байгаа тэр үр дүн ямар байгаа юм бэ гэдэг байнга харж идэг. Тэр үр дүнд нөлөөлж байгаа ямар факторууд байна? Ямар хүчин зүйлс? Яг л нэг сургууль дээрээ сайн хэрэгжээд нэг сургууль дээрээ сул хэрэгжээд байгаа юм бэ. Тэгээ харахаар юу болдгоо гэхээр ерөөсөө бид нар өнөөдөр явсаар байгаа нэгдүгээрт ухаан багшийн ихтгэл үнэмшил. Өөрөөр хэлбэл хүүхдийг би өөрчилж чадах юм байна. Энэ ганцхан академик мэдлэгээс гадна би энэ хүүхдэд бас өөр юм өгчий гэдэг тийм сэтгэлтэй багш байна. Энэрэнгүй багш байна. Нөгөө талаас сургуулийн менежмент гэж байна. Сургуулийн менежмент энэ өөрөө маш олон асуудлыг шийдэж байна гэж харсан тохиолдол төр бүх одоо энерги тэрнтэй ажиллаад эхэлдэг. Тэгж байгаа аюул олон сургуулиуд байна. Бид нар бол нэг анзаарч байхад 20 сургууль байна гэж харж байгаа. Харамсалтайч гэж бас хэлж болохгүй л ахaltaа. Дийлэнхтэй юу байдг вэ гэхээр хувийн сургуулиуд байдаг. Гэхдээ маш сайн ажиллаж байгаа төрийн өмчийн сургуулиудын ялангуяа орон нутгаар их байна. Энэ орон нутгийн сургуулиуд дээр очиж харахаар хүүхдүүд нь аль хэдийн силийн аргуудыг хэрэгэлдэг. Тэр нь бүр ингээд нэм автоматын төвшөнд очсон. Сургууль нь хамаагүй тайван амгалан. Багш шавын ихтгэлцэн шал өөр. Ийм үр дүнгууд харж. Тэгээ дээрэс нь нөө ялангуяа 12 дугаар ангийн хүүхдүүдтэй ярихлаар бүр ингээд өөр төвшний юм яриад эхэлдэг. Ерөөсөө энэ боловсрал чинь намайг хүн болгож байна. Энэ миний академик ур чадварт шууд нөлөөлж байна. Би одоо өөрийнхөө үйлдэлийн сэтлийг хянаад эхэллээ. Би өөрийгөө ийм илүү сайн хүн болгохын төлөө сийг ашиглаж өөрчилж байна гэдэг ийм юм сонсхолоор заримдаа вау ямар хаттай хүүхдүүд вэ гэж боддог. Яагаад гэвэл бидний үед тийм байгаагүй. Ийм үр дүн ахлахангийн хүүхдүүдээс гадна бүр жоохон хүүхдүүдээр бол багангийн хүүхдүүдээр ийм маш органикаар орж ирдэг. За.
Яа тэгэхээр нөө хүүхэд чинь өөрөө бага байх тусмаа нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварыг их амархан авт юм байна. Тэгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах гүнзгий амьсгаа авч сурч байгаа. Ялангуяа ингээд арахлаар шалгалтын өмнө ч юм уу одоо хяналтын ажлын өмнө бүгдээрээ нүдэн анж байгаа гүнзгий амьсгаа сууж байгаа тулгуурын дасгал хийж байгаа нөөцийн дасгал хийж байгаа хүүхдүүд ингээ харахлаа. Тэр их маш органикаар хийдэг. Зүгээр л нэг юм хоол идэж байгаа юм шиг л одоо өөрийнх нь нэг хэсэг мэт. Тэрийг харахлаар маш их сэтгэл хөдлөдөг. Тэгээ ярьж байхдаа би ийм мэдрээд байна. Би жоохон юм амсхийх надад хугацаа өгөөч. Би нэг пауз аваад. Тэгээ нэг 2 3 дугаар ангийн хүүхдэд тийм ярьж байгаа юм. Би дүү мэн уйлаад тахлаа дүүгээ тайвшруулахад би нөөцөө арга ашиглалаа. Тэрийг харахлаар бүр ингээд ирээдүй бас гоё байх юм шиг санагддаг. Сайн сайхан юм бас байна да гэж хардаг. Тэр энэ ерөөсөө л хөтөлбөр өөрөө сайнны шинж. Энийг дэлхийн одоо шилдэг одоо Колумбийн их сургуулийн заах арга зүйн профессор Линда Лантери, дөрөв биний хэлсэн Дэниэл Голман, за Маккиле их сургууль, Пенсильвани их сургууль гэдэг энэ их сургууль насаараа хүүхдийн тарих мэдрэл судлалыг судалж ирсэн. Насаараа хүүхдэд яаж энэ дадлуудыг бий болгодог юм бэ гэдгийг дэлхийн түвшинд хийж ирсэн ийм хүмүүсээр боловсруулсан хөтөлбөр байдаг. Тэгээ зарим хүмүүс яагаад энийг заавал Америкээс авчрах хэрэгтэй юм бэ? Асуудаг л та. Гэхдээ үгүй одоо бид нар чинь ч гэсэн хүүхд одоо бид нар өөрснөө өвдөх юм бол хаашаа явдаг вэ? Гадагшаал явдаг шин. Эсвэл ямар нэг юм болохгүй байлаа гэхэд бол тэгвэл гадаад яаж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр хүн өөрийгөө одоо суур төвшин дээр бүгдээрээ л адилхан гэж үздэг. Яг гоо соёлын ялгаанууд байгаа ч гэсэн яг тэр тарих мэдэр судлалын өөрчлөлт тэр нөгөө талаасаа бас ингээд хороодлох юм маш хурдцтай өгч чинь. Монгол хүүхдүүд яг л энэ дэлхийн Америк хүүхдүүдээс ялгаагүй болж байна. Тийм. Мэдээлэл авч байгаа, харилцаж байгаа, солилцож байгаа юм бол автгаа биш. Тэгэхээр бид нэр тэр сургалтын хөтөлбөрийг хамгийн шилдэгүүдээс нь авах нь хамгийн зөв баг гэж хардаг. За тэгээд энэ хөтөлбөрийг нь өөрийг нь бас үнэлсэн тийм судалгаанууд байдаг. Тэр хамгийн түрүүнд өөрчлөлт гарсан 5-6 дугаар ангийн хүүхдүүд төр гэдэг баха. Хийсэн саяхан одоо 2 жилийн өмнө гаргасан дэлхийн том судалгаанууд төр юуг өөрчилсөн бэ гэхээр хүүхдийн mindfulness буюу хүүхдийн анхаарал төвлөрийг сайжирсан байна. Хүүхд стресс менежментийг сайн сурсан байна. Хүүхдийн сэтгэлийн хат гэж ярьдаг. Resilience гэж англиар хэлээд. Стрессээс 50 амгалан байдал руу орох. Хит их симпатик автомат мэдрэлийн тогтолцоо идэвхжснээс парасимпатик руу хурдан шилжих чадвар. Гэх мэтчлэн энэ чадварууд хүүхдэд өндөр гарч байна гэдэг тийм судалгаа Касселээс өгсөн байдаг. Тийм болохоор үр дүн өнөөдөр бол яг сайн ороод ирж байгаа тохиолдол төр сургуулийн менежмент, эцэг эхийн оролцоо, багш нар мэдээж хамгийн түрүүнд яг зөв зохистой орж байгаа тохиолдол төр үр дүн бол маш хурдан гардаг. Одоо ингээд 100 гаруй орон аваад хэрэгжүүлж чинь 50 орон цаашлах юм бол 10 орон гэж яригдчих чинь. Энэ орнууд дундаас яг ингээд одоо ерөнхий боловсролынхаа цөм хөтөлбөрт ч гэдэг юм аваад хэрэгжүүлээд явж байгаа орнууд ер нь байдгүй. Байлгүй яг уу. Тэгээд энд би бүр дурдмаар санагдчихсэн. Яг мэдээж тэгж улс их орнуудын боловсролын системийг харах юм бол чинь Америк мужээрээ явдаг. Яг тэрнээс биш одоо Монгол шиг дээрээс нэг хөтөлбөр гаргаад яг тэрийг бүгдээрээ дагдаг гэсэн бас байхгүй тийм ээ. Гэтэ яг тийм нь үлдсэн бас нэг хэдэн улсууд байна л да. Тэгэхээр хэн байж болох вэ гэхээр нөгөө социалист. Тэгэхээр тэн дотроос бид нар хайж үзсэн. Одоо зарим нь тэлдэг л да Монголын хэрэгжилт бас сайн байна. Маш доктортой явж байна. Биднээс илүү мундаг явж ирсэн Украин баг. Украин 26 сургууль дээр одоо энэ дайны нөхцөл байдал үүсгэхээс өмнө боловсролын сайд нь өөрөө нээлтэн дээр очиж манайх энэ хөтөлбөрийг авъя гэж очиж ирсэн. Багаад агуулж очиж. Тэгээд нэг 26 сургууль дээр энийг хэрэгжүүлээд өнөөдөр бас нэг юм өнгөрсөн сая 10 сард судалгааны дүн харуулж илаа Украины баг. Тэндээс юу харагдсан бэ гэхээр дайны нөхцөл байдал дээр сэтгэл зүйн гэмтэл авч байгаа хүүхдүүд сий сургалтанд хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүдийн ялгаа харагдчихлаа. Бас сонирхолтой тий. Тэгэхээр яг тэр одоо энэ бол дайн гэдэг бол маш богино хугацаанд маш ихээр гэж хүүхдүүд юм зовлон тий өдөг ийм цочрол авдаг гэсэн. Тэгэхэд тэн дээрээс хүүхэд яаж сэтгэл зүйн хувьд арай эрүүл арай гайгүй гарч ийна гэдэг. Ерөөсөө л яг тэр силийн харгуудаа хэрэгжилж байгаа хүүхэд багш нар
хамаагүй бага гэмтэлтэй гарч байна гэсэн юм судалгаа танилцуулж байсан. Тэгэхээр яг хуу бид нар одоо Украины баг ялтчгүй нөхцөл байдал нь хүндэрсэн учраас бидний урд биш ч гэсэн яг хуу үнэхээр мундаг хэрэгжүүлж байгаа одоо юу байх улсуудын нэг араас нь Чех орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр ингээ харахаар яагаад энэ социалист орнууд үндэснийхээ хөтөлбөрлөө оролж ирээд байна гэдгийг харах юм бол магадгүй яг энэ одоо ур чадварыг өөр аргаар өгдөг байсныг 70-80 жилийн хугацаанд социалист систем өөрчлөөд тэгээд эргээд энийг олж авах гэсэн оролдлогууд болов уу гэж анзаарч. C гэдэг хар хүмүүс бас гайхчихж магадгүй те нөгөө social emotional ethical learning гэсэн үгэн төвчлөл байгаа даа тийм ээ. Тэгэхээр та түрүү ингээл ярин дунд одоо хоёлаа бас ийм үр дүнтэй олон оронд хэрэгжиж байгаа гэдгийг хүмүүс бас мэдсэн баг. Гэхдээ энэний цаанд өгөнгүүд яг юу өгөөд байгаа юм бэ гэдэг нэг юм сонирхож эхэлж байгаа л бах л да. Энерги сэтгэл гэдэг те ингээд юмыг арай өөрөөр хүлээж авдаг л гэдэг. Тэгэхээр яг хүүхдүүд яг энэ үе дээр юуг одоо энэ одоо сургуулийн өмнөхч байна, бага ангийн боловсрол, дунд анги гэд энэ дээр хүүхдэд яг юуг өгөөд байгаа болохоор энэ сэтгэл оюуны боловсрол гэж яриад байгаа юм бол. Магадгүй бас зарим найжж магадгүй ингээд янз янзын нөгөө шашны суурьтай бодлогууд ингээд яваад идэг болохоор бас хүүхдийн тархитлагоо ингэчих үедээ гэх нэг хүмүүс эргэлзчихэж магадгүй тийм ээ. Тэгэхээр бүхэл юм нээлттэй тайлбарлаад өгчүүл илүү ойлгомжтой байх болов. Маш сайхан асуулт байна. Тэгээд тэр тусмаа би бас өөрөө ялангуяа юм шинжлэх ухааны талыг сонирхдаг байсан хүнийхээ хувьд анхны хөтөлбөрийг ч гэсэн бас одоо өөрийнхөө хувьд за би ээж хүний хувьд хүүхдийн хөтөлбөр заахад ямарваа нэг юм эргэлзээ юм уу үүсгэр юм байна уугүй юу гэж сонирхож илээсэн л та. Тэгэхээр энэ нэгдүгээр цэвэр шинжлэх ухааны суурьтай. Тэгээ биений түрүүнд танд хэлдэг одоо neuroplasticity, neurogenesis ч гэдэг юм уу эсвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд байдаг хамгийн одоо олд амжилтуудыг ашигласан юм хөтөлбөр. За дотор нь юу гэдэг юм бэ? Тэгэхээр энийг ингээ хэрэг харах юм бол гурван төвшөнд гурван судлагдгуунуудыг нийтдээ 9 цогц чадамж гэж бий болгодог. За цогц чадамж гэж юу хэлдэг вэ гэхээр яг тухайн одоо чадвар гэж бид нар байдаг шүү дээ тий. Чадамж арай өргөн хүрээний. Тэгэхээр одоо жишээ нь чадвар гэх юм бол одоо чинь би илтгэл тавих чадвартай байж болно тий. Гэхдээ би харилцааны ийм чадамжтай байж болно. Өөрөөр хэлбэл арай өргөн хүрээний. Тэгэхээр тэр 9 цогц чадамж дотор юу гэдэг вэ? Тэр 3 төвшин гэж юу хэлдэг вэ? Хувийн төвшин, нийгмийн төвшөнд, системийн төвшөнд ойлгож мэдрэх, энэрч хайрлах, үйлдэх, оролцох, үйлдэх гэж нэг юм 3 судлагдгууныг 3 төвшөнд авч үздэг. Маш энгийнээр тайлбарлах юм бол эхлээд хүүхэд нөө сэтгэл хөдлөл анзаарч сурдаг. Анзаарах өөрөө тусдаа ур чадвар гэж үздэг. Би ямар үйлдэл хийх гээд байна гэдгийг анзаарч байгаа байдал. За энэ ерөөсөө нөгөө нэг ойлгож мэдрэх гэдэг хэсэг бол цэвэр mindfulness-тэй холбоотой байдаг. Тэгэхээр хүүхэд энэ чадваруудыг одоо миний дотор ямар сэтгэл хөдлөл үүсэж байгаа юм. Тэрнээс нь шалтгаалаад би ямар үйлдэл хийх гээд байгаа юм. Би тэгээд ийм үйлдэл хийх гээд байна да. Энэ зөв юм буруу юм уу гэдэг ийм тэр ажиглалтыг хийх чадварыг хэлж. Тэгээд дараа нь хүүхд өөртөө инэрэнгүү хандах одоо чадамж хэлдэг. Тэгээд тэр өөртөө инэрэнгүү хандна гэж юу хэлдэг вэ гэхээр энэ өөртөө хайртай байхаас аргаанд. Хүүхэд амьдрал чи өөр хань адлын явдалтай. Дандаа сайхан байхгүй. Тэгэхээр альва асуудал, альва хүндрэл бэрхшээл, стресстэй нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарах чадвар хэлж. Тэрийг өөртөө инэрэнгүү байдал, нөхцөл байдлыг нь харах. Ялангуяа өөрөөс нь шалтгаалаад бий болсон ямарваа нэг асуудлыг даван туулж байгаа. Би ч юм уу авчлаа. Сэтгэлээр унлаад эсвэл одоо хяналтын ажил дээр яагаад ч юм уу одоо хүссэн дүнгээ аваагүй. Гэх мэт ийм тохиолдол төр хүүхд сэтгэл зүйн хувьд өөрийгөө яаж удирдах вэ гэдэг аргуудыг зааж өгдөг. За тэгэхээр дээрэс нь бидний бас нэг ойлгох юм. Хүүхдтэй сэтгэл хөдлөлөө буюу одоо стресс удирдах ур чадвар. Тэр нь бас л нөгөө нэг хувийн тэр төвшин дээр яригдчих. Тэгээ энэ дотроос ялангуяа бас нэг чухал хэсэг юу вэ гэхээр үйлдэлийн сэтлийг хянах чадвар. Одоо бидний хүүхдүүдийн гар утасны хэрэглээж гэдэг юм уу? Ямар нэг хор зуршилтай болох суур тавигдж байгаа янз янзын үйлдэлүүд байж болно шүү дээ. Сахарын хэрэглээж байт юм.
одоо их сахар идэж болохгүй гэсэн мөртлөө хүүхэд жуус уумар санагдаад байна. Цогцол зөв марвж идэх барайж гэх юм уу. Тэгэхээр энэ үйлдэлийн сэтлийг хянах чадварыг нь хүүхдэд одоо ур чадвар тэр энийг зааж өгдөг гэсэн. Гэх мэтлэн ингээд нийгмийн түвшинд байна, дараа нь системийн түвшинд байна. Яг л одоо бусдыг ойлгох чадвар, бусдыг эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар. Тэгээд тэр чинь өөрөө бас дотроо янз янз сэтгэл хөдлөлийн бусдын оронд өөрийгөө тавих чадвар, тань мэдхүй хувьд өөрийгөө таних чадвар гэх ингээл маш олон энэ чадваруудыг хүүхдэд өгдөг гэсэн. Хамгийн эхлээд тарьж хахад анхаарах, өөрийгөө олж мэдрэх гэж хэлж ийн л да. Энэ их чухал юм шиг. Магадгүй ууралгүй хүн ч гэж бол байхгүй бах тийм ээ. Гэхдээ их бага хэмжээнд таагүй болсон мэдрэмж. Хамгийн гол нь тэр үедээ би таагүй болоод шүү, уурлаад шүү, уцаарлаад шүү гэдгийг олж харна гэдэг бол хамгийн сайн чадвар, тэгж ажиллах чадамжийн асуудал баг тийм. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг л одоо багаас нь энэ тарих судлалын шинжилгээ ухаан дээр суурилсан арга аргачлалаар өгж эхэлж байна. Яг зөв. Тэгэхээр одоо жишээ нь уур гэж сая таяллаа шүү дээ. Тэгэхээр уур дөнгөж их анхаарал төвлөрөл сайтай хүүхэд, mindfulnessтэй хүүхэд уур дөнгөж эхэлж байгааг хүртэл харж болдог. Уур өөр оч мэтэр ингэж эхэлдэг. Эхний оч нь өсөрж идэг. Тэгээс үлдээ тэр нь жоохон гал болж эхэлдэг. За тэгээ нөгөөдгийгаа ингээл элдв бодол орж үйдэх юм уу, сэтгэлийн хөдлөл юм уу, ямар нэг юмар дэмжиж байгаа тохиолдолд тэр төмөр болж магадгүй. Тэгэхээр хүүхдэд ингэ тайлбарладаг. Чи төмрийг унтраахад амрах нь, очиг унтраахад амрах нь гэдгийг сэтлүүлээ тайлбарлаж байна. Ургуулсан хийм ургуулсан бодоол тий уурсан зүйлийг ургуулаад бодоод эхлэхээс өмнө л одоо хүн зарим хүмүүс бол одоо ингээд би дими юм дуурлаад энэ гिचээд арга зүй байхгүй болохоор тэрийгэ залруулж чадахгүй орхичоод дахиад нөгөөх нь гараад ирдэг, дахиад яваад иддэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг л багаас нь л татуулах одоо энэ ур чадамжуудыг суулгах гэн цогцоор нь суулгах. Тийм. Тэгээ саяны уур гэж хэлж уур ч өөрөө янз янзгүй шаттай. Уур хилэн хүртлээ болтлоо. Тэр чинь эхний оч нь ямар байх вэ? Тэгэхээр Пол Экманы онол гэж байдаг. Одоо ший сургалтын 4-р бүлэг хичээл дээр сэтгэл хөдлөл гэж үздэг. Тэрэн дээр яадгүй гэхээр дөнгөж эхэлж байгаа одоо спектрумаар нүдж байгаа байхгүй юу? Одоо тэр сул сэтгэл хөдлөл, хүчтэй сэтгэл хөдлөл хоёр. Тэгэхээр тэр дөнгөж эхэлж байгааг хараад за энийгээ таниад энэ сэтгэл хөдлөл миний бие дээр ингэж мэдрэгддэг. Одоо юу гэдгийг нэг юм оч өсөрж эхлэхэд л миний хоолой зангирдаг ч юм уу нүүр улаагаад эхэлдэг ч гэдэг юм. Өөрөөр хэлбэл биеийн мэдрэмжийг хүүхэд асуудалж эхэлдэг. Тэр нь яа тэгэхээр биеийн мэдрэмж сэтгэл хөдлөлийн хэлээр ярьдгаа гэж. Сэтгэл хөдлөл биеийн мэдрэмжийн хэлээр ярьдгаа гэж үздэг. Тэгэхээр хүүхэд биеийн дээр гарч байгаа тэр юунуудаа холбоод, кодуудаа холбоод за дөнгөж оч хайж эхэлж шүү гэдэг дээрээс нь барьж байна. Саяны одоо бидний нөгөө дэрлэхэлд саяны үйл явдал дээр ч гэсэн ингээ харах юм бол тэнд оч дөнгөж өсөрж исэн үе байгаа. Тэрийг тэр хүүхэд тэр уур чадвартай одоо тэрийг анзаарах уур чадвартай байсан бол за хажуугаар нэг пауз авах ч гэдэг юм уу. Би юу болоод байна? Би яагаад байна? Би өөртөө олон бот би одоо бүр юм гэмт хэрэг үйлдэхүйц хэмжээний юм хийч хөдөө гэдгийг урчилж харах чадварыг хэлээд байна. Тэгэхээр энэ чадваруудыг бүр багаас нь хүүхдэд зааж өгч явах ёстой л гэсэн. Тэгэхээр одоо бид нар нийгэмд бол насан туршид бол өөрсдөө тэгээд байгаа шүү дээ. Ийм юмны травм, тийм юмны травм, багтаа автсан травм гэдэг. Яг хөө мэдээ травм гэдэг бол тухайн хүн сэтгэлд нь ирж байгаа үзэгдэл юмсыг хүлээж авахдаа эмгээр хүлээж авах уу, уусган шингээд одоо ингээд сарниулах уу гэдэг нь бол хүн хүний өөр нэг юм сэтгэлийн хат гэх юм уу босго байна тийм ээ. Тэгэхээр яг энэ сэл хөтөлбөр дээр аргачлаад ингээд сураад багаас нь явж байгаа хүүхдүүд хэр варгийн юмд травм ахгүй тийм сэтгэлийн хат өндөртэй болох боломжтой юу? Боломжтой. 2-р бүлэг хичээл. Хичээл цугаас асуугаад л байгаа юм тийм. Тэгэхээр энэ 2-р бүлэг хичээл ба сэтгэлийн хатыг бэхжүүлэх гэж хэсэг. Тэгэхээр яг тэр сэтгэлийн хатыг бэхжүүлэхэд ялангуяа ийм хүүхэд өөрийгөө одоо хөөрлийн бүс, саатлын бүс гэж хэлдэг л дээ. Манай агуулга дээр тэр нь одоо ууртай байдаг юм уу эсвэл одоо сэтгэл санаагаар унтсан үед ч юм уу буцаагаад ингээд доктортой бүс рүү орлоод байдаг. Энийг ингээд байнга дадуулаад ахлаар ямарваа нэг юм болсон ч гэсэн өөрийг ингээд нэг юм тархич өөрөө та одоо эмч хүний хувьд бас мэдэх байх тийм ээ. Тархи өөрөө ийм дадлуудыг бий болгоцсон байгаа тохиолдол дээр ялангуяа бага наснд бий болгосон дадлууд насан туршдаа тэр нь насан туршийн ур чадвар болоод байдаг. Тэгэхээр дахин өөрийгөө тэр доктортой бүс рүү оруулаад идэг хүүхэд ямар ч нөхцөл байдалд тэр барьцаалтаад
Мэдээж гадаад маш олон юм хүчин зүйлсүүд өөрчлөгдөж байгаа. Гадаад орчин байнга өөрчлөгдөх болгоно тэр нь тагаад ингээд сэтгэл санаагаар унаад юм эсвэл тэгэхэд авахгүй гэсэн. Судалгаа байдаг л да Америкийн их сургуулийн стресстэй нөхцөл байдалд ялангуяа ийм сэгийн аргыг хэрэгжүүлсэн хүүхэд хэрэгжүүлээгүй хүүхэд хоёрын ялгаа. Стресстэй нөхцөл байдал стресст орж ийн нэг бол адилхан орж байгаа байхгүй. Айв адилхан. Нөгөө тийм дадал хийгээгүй. Гэхдээ буцаад доктортой бүс рүүгээ орж байгаа нь хамаагүй. Гэтэл тэрийг дадуулаагүй тарих ямар байдг вэ гэхээр за одоо жишээ нь би шалгалтын дээр унчлаа гэж бод. Би хэрв сэтгэлийн хаттай хүүхэд байгаа бол буцаад тэр одоо юунаас амархан сэргэнэ гэсэн үг. За яг би дараагийн удаа хичээнэ. За би энийг ингэж нэ. Энэ надад аягүй сайн юм одоо сургамж боллоо ч гэдэг юм. Гэтэл тэрийг дадуулаагүй хүүхэд авахлаар яа би ингэж бичих байсан байхгүй. Гэтэл ингээд тэр нь зарим хүүхдүүдийнх төр бол 6 цаг үргэлж шаналлах нь. Шаналал тэр шаналгаа дуусгах зогсоож чадахгүй байх гэсэн. Бидний юм нэг зогсдгүй юм улингт юм бодлууд байдаг шүү дээ. Тийм улигт бодлууд. Тэр бодлууд ерөөс зогсдгүй гэсэн. Тэгэхээр зарим хүүхдүүд бүр 6 цаг хүртэл үргэлжилж байна гэдэг чинь хэрэг бид нэр стресс удаан байгаад тэгэхээр одоо эмчнэр бас хэлэх баг кортизол их хэмжээгээр ялгарч байгаа тохиолдол төр биеийн дээр өрөвсөл нэмэгдээд байдаг. Тэгэхээр тэр өрөвсөл өөрөө удаан явагдаад байна л гэсэн. Тэгэхээр тэр хүүхэд зогсож хор уугаад байна л гэсэн. Тэгэхээр сэтгэлийн хаттай хүүхэд бол тэрийг богино хугацаанд аван тулаад тийм чадваргүй хүүхдүүд бол удаан хугацаанд шанална. Ирээдүйд нь өөрсдийнх нь бие махбодын сайн сайхан байдал, сэтгэл зүйн сайн сайхан байдал шууд нөлөөлөх тийм одоо үйлдэлүүд болж байна л гэсэн. Тэгэхээр дөрөв та нэг ярьж байсан шүү дээ. Эмпати гэдэг. Би ингэж боддог байхгүй. Одоо хэрвээ одоо тэр бусдын оронд өөрийгөө тавиад тэ зовлон шаналл юу гэдэг юм болгоны мэдрэх тийм чадвар байхгүй бол одоо энэ хиймэл оюухан хөгжиж чадхад эрдэнэт хүн гэж яригдах хүн хоёрын ялгаа юу вэ? Тэр бидний бас нэг ялгаа бол бусдыг одоо оронд өөрийгөө тавьж шаналх үед нь хамт одоо тэрнээс нь гаргачих гэсэн тэ нэг тийм сэтэл тиймнүүд байхгүй болчвол ингээд нэг юм дэндүү нийгмээр бодох юм дэндүү зэрлэгшсэн хувиа хичээсэн ийм нийгэм болоод ирвэл энэний үр дагавар өсвөр үедч тэр насан туршидч тэр бүр ерөөсө бүх насны бүлгүүдэд гараад энэ нийгмийн тогтолцоо өөрөө маш их сонирн болох байх гэж би боддгийн. Тэгэхээр энэ энерж хайрлах сэтгэл энэ эмпатиг ер нь яаж төрүүлэх ёстой гэдэг. Магадгүй ингээд хичээл заахаар сурчаад ийн үү? Эсвэл гэр бүлийн хүмүүжил байна уу? Эсвэл тэр хүний бүр тэг гентэй холбоотой байдаг юм болов. Ер нь энэ энерж асрах энэ сэтгэлийг ер нь яаж суулгах ёстой? Эмпати, энерж хайрлах хоёр өөр төвчний тийм. Эмпати бол бусдын оронд өөрийгөө тавих чадвар. Энерж хайрлах гэдэг бол үйлдэл хийж байгаа чадвар. Тэгэхээр бусдын оронд өөрийгөө тавихтаа заримдаа бид нар өөрсдөө бас стресстчдэг. Тэгэхээр тэр стресст орохгүй тул заримдаа хүмүүс энэ цухтаагаад эхэлдэг. Одоо жишээ нь хин нэг хүн ирснээр танд зовлонгоо баахан ярихлаар удаан сонсчихно. Өөрөө яг адилхан бидний нөгөө толгойд байгаа, тархинд байгаа толийн хэсмэн ажиллаад тэгээ нөгөө хүний мэдэрж байгааг хамт мэдрээд эхэлдэг. Тэгээ хамт мэдрээд ирэхлээр таны зовлон яг миний зовлон болов явчихдаг. Би ерөөсөө өсөөгүй байхад танаас зовлон мэдрэх. Тэгэхээр зарим тохиолдолд төр маш олон хүмүүс тэрийг сонсохгүй тулд тэндээс хөндөрдөг. Энийг эмпатик стресс гэж хэлдэг. Эмпатийн стресс гэж хэлдэг. Энийг үйлдэл болгочихлоор тэр эмпатик стресс зогсчихдаг гэсэн. Өөрөөр хэлбэл энийг инэрл хайрын үйлдэл болчих юм бол инэрэнгүй сэтгэлийн үйлдэл болгочих юм бол энэ нь өөрөө тэр эмпатик стресс тоо биш. Эсвэргээрээ надад таатай юм мэдрэмжүүдийг өгч хэлдэг. Маркс Планкийн их сургуулийн судлаач Таня Зингерийн судалгаа байдаг. Эмпати энерги сэтгэл хоёрын. Тэрэн дээрээс харж байхад одоо хүмүүс нөө зовлонд унсан хүмүүсийн зургийг энгийн хүмүүст үзүүлэхэд яг дагаад адилхан шаналцсан. Гэтэл яг энэ дэр нь энерги сэтгэлийг одоо дотроо бодоод энийг дадуулаач гэдэг нэг чинь лам хүн дээр хэлсэн чинь эхэндээ тэр хүн яг эмпатины стрессэнд орсон ч гэсэн бодлого нөхцөл байдал өөрчлөгдөөд тэр хүн бараг биеийн дээр нэм окситоцин хайрын мэдрэмжүүд ялангуяа окситоцины даавар маш их хэмжээгээр ялгарч байгааг мэдрэгдсэн. Ийм судалгаа байдаг. Энийг нөгөө тархины аль хэсэг идэвхжиж гин
цуснд орж ирж байгаа даавруудын хэмжээ хэрхэн яаж нөлөөлж ин гэдгийг бас давхар хийсэн судалгаанууд харуулдаг. Тэгэхээр энийг бид нэр яагаад энерги сэтгэл надад чухал юм бэ гэхээр нэгдүгээрт энэ надад яагаад ашигтай вэ гэхээр намайг эрүүл болгоно, намайг урт наслуулна. Тэгтээ энерги сэтгэл шууд орж ирдэг. Эмпати байж орж ирдэг. Гэхдээ эмпатиг энерги сэтгэл рүү төрөнөх шиг байнга ургуулж явах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ зарим тохиолдол дээр одоо эмпатигийн хөгжил дандаа тэгш бус. Дандаа ижил баланстай байна гэсэн байхгүй. Заримдаа сэтгэл хөдлөлийн эмпати өндөртөө хүнд байхад танин мэдгүй эмпати султаа. Танин мэдгүй эмпати өндөртөө байхад сэтгэл хөдлөлийн эмпати султаа. Одоо жишээ нь танин мэдгүй эмпати өндөртөө мөртлөө сэтгэл хөдлөлийн эмпати султаа хүмүүс дунд юу гарч ирдэг вэ? Яг нөгөө түрүүний бид нар хэлдэг. Дээрлэгдэх хүүхдүүд юм уу эсвэл нийгэмд ингээд нэг бусдыг ялгарлан гадуурхдаг ч юм уу. Хүнд нэг юм энэ ямар юу яваад байна гэхээр энэ хүнд юу гэж хэлэх юм бол энэ хүнд хэцүү байх вэ гэдгийг ухаанаар маш сайн ойлгодог. Логиктэй явсан ойлгоно. Гэхдээ тэр хүн өөрийнх нь сэтгэл хөдлөлийн эмпати сул учраас биеийн дээр нь мэдрэгдэхгүй гэсэн. Тэгэхээр бусдын зовлонг ойлгохгүй одоо тийм мэдрэмжийн түвшинд очихгүй зүгээр юм одоо оюун тань мэдхийн түвшинд бол байгаад байна гэсэн. Тэгэхээр энэ өөрөө нэг талаасаа төрөлхийн бас байж болдог. Бид нэр яаж авах хэрэгтэй вэ гэхээр зогсоо зайгүй аль нэг нь л хөгжүүлж явах хэрэгтэй. Энэ танин мэдхийн энэ сэтгэл хөдлөлийн эмпатинууд нь өөрөө бид нэр юу руу одоо хөтэлдэг вэ гэхээр тэр motivational empathy гэж хэлээд байдаг. Энэ нь болох дээр яг тэр энерги сэтгэлтэй жоохон төстөө. Өөрөөр хэлбэл тэр хүн туслая гэсэн юм сэтэл төрүүлээд байдаг гэсэн. Одоо жишээ нь ингээд гэхдээ энийг бид нэр ихэнхдээ юунд хэрэгэлдэг гэхээр нөгөө бид нэр яг энэ энерги сэтгэлийг ойрын хүрээлтэд гаргадаг. Одоо би бол их хүний хувьд өөрийнхөө хүүхдүүд дээр хамгийн түрүүнд гаргаж чадна. Энэ бол маш юм органик гарч ирнэ. Гэтэл би зүгээр нэг давхарт хамт орцсныхаа хүнд гарах уу? Тэр тусмаа би бүр 2 твийн цаана амьдарч байгаа нэг танихгүй хүнд би гарах уу гэдэг харин өөр асуудал. Тэгэхээр бид нэр байнга хүүхдүүдэд юу зааж өгч явах хэрэгтэй гэхээр яаж энэ энерги сэтгэлийнхаа хүч чадлыг нэмэгдүүлж явах хэрэгтэй, яаж энэ хүрээг нь одоо өргөтгөж явах хэрэгтэй гэдгийг бид нар зааж өгч явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд төрөлхийн энерги сэтгэлтэй төрдгөөл төрдөг. Амьдралын явцад янз янзын одоо нөхцөл байдлаас шалтгаалаад сулардаг, заримийнх нь хөгждөг юм байна. Тэгэхээр сургуулийн хөтөлбөр болгоод ороод ирэх юм бол бид нар энийг дэмжих боломжтой л гэсэн санаа. Мэдээж тэрэн дээр мундаг ээж аав нар байна л да. Хүүхдтэй гэр бүлдээ энийг нүлгэрэлдэг, харуулдаг, зааж чиглүүлдэг ийм ээж аав нар байдаг. Ихэнхдээ бид нар зүгээр ингээд орхичих юм бол нийгэм өөрөө бидний хүүхдүүдийг хүмүүжүүлээд эхэлдэг. Тэр юугаар хүмүүжүүлж байгаа гэдэг бид нар тэр өсөөлэн цагаар дээрсэн тийм ээ. Тэгэхээр энэ энерги сэтгэлийг дадуулаад ирэхээр хувь хүний одоо ажиллах чадвар гэх юм уу, одоо ажлыг даах гэх юм уу, бүтээмж өндөртэй байх. Тэр тал дээр ч гэсэн нөлөөтэй болоо гэж би бас бодоод байдгийн. Тэгээ энэ дэр нэг зүгээр таныг ярьж ах юм жишээ бодогдоод нөгөө Холливуудын жүжигчин Ричард Гир одоо тэр хингийн талаа багштай их ойр байгаад тэгээд олон жилийн өмнө гэж би сонсч байсан. 7 14 хоног ингээд нөгөө номын айлдварууд ингээд энд явахт нь дагаад одоо ингээд явсан гэдэг. Тэгэхэд бол талаа өгшүүлүүд ингээд эн чинь ном хайдаад яваад байгаа шүү. Маш их ачаал авч байгаа. Гэхэд зүгээр дагаад явж исэн одоо Ричард Гэр би бол өөрөө үнэхээр ачаалын дааж чадахгүй сэнсэрсэн гэдгээ одоо дурдж ярьсан байдаг. Тэгэхээр бол би зүгээр бодож байгаа хөөх. За Холливуудын төвшний тийм өндөр нарийн дэгэнд одоо зураг авалтанд ороод сурцсан тийм хүн одоо ингээд 14 хоногийн ч гэх тийм хөтөлбөрийг ингээд дагаад ингээд явхад маш их одоо ачаал одоо авч яхад дээрхийн гинт нь талаа өгшүүл насны хувьд их зөрүүтэй мөртлөө тэр ачаалыг аваад ингээд яваад гэсэн. Тэгэхээр энэний цаана бол тэр нөгөө бусдыг гэсэн энерги сэтгэлийн хүч тэр бүх юмыг гаргадаг юм байна да гэдэг тийм би зүгээр бодож ирсэн. Тэгэхээр бас энэ энерги сэтгэл гэдэг бол өөрөө бас нөгөө бид нар нийгэмд гоё сайхныг бүтээхэд хүртэл том хүч болох юм болов гэж би бас өвдө бодоод идэгин. Одоо бид нар ингэдэг штэ нэг дуртай юм хийж байгаа хүнийг харахаар хоол ундаа мартаал ерөөсөө одоо чинь яг өөрийнхөө хийх дуртай юмдаа бүр ингээл амтарсан явж идэг штэ тий.
Тэрэн дээрээс нь бүр би бусдад энийг хийж тусалж байгаа гэдэг тийм мэдрэмж авч байгаа тохиолдол төр бол одоо ялангуяа яг ийм одоо мэрэгдүүдийг харахад бол аль хэдийн юм ур чадваруудыг олоод авчихсан харагддаг. Нэг сони юм хэлэхэд бид нар бас ингээд яг сэлэг хичээлээ зааж явах явцдаа манай зарим багш нар ерөөсөө ядардгүй. Тэгээ яагаад ядардгүй вэ гэхээр ерөөсөө ингээд энийг зааж байгаа энэ хин нэгний амьдралыг өөрчилнө. Энийний ард дахиад хэдэн зуун хүүхдийн амьдралыг өөрчилж байгаа штэ гэдгийг бодон тэр хичээлийг зааж хахад бүр ингээд улам мөнгө ороод идэг гэж ярьдаг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө төлөө хийж гэнэ үү, бусдын төлөө хийж гэнэ үү, хийхдээ бүр яг юу хийж гэнэ гэдгийг бүрэн мэдэрч өгж байгаа тохиолдол дээр бол бидний бие организм байнгын тэр окситоцины гоё коктейл уугаал тэгэл сайн сайхан байдалд нөлөөлдөг байх гэж боддог. Нөгөө талаасаа эсгийн ур чадвартай хүүхдүүдийн сургуулийн амжилтанд нөлөөлдөг. Тэгэхээр энэ нөгөө гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бид нар ч одоо хэдэн жилийн өмнө пизагийн үнэлгээ хэлсэн шүү дээ. Тийм, боловсролын тогтцоонтой тий. Тэгээд яг тэр OECD гэж олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэдэг баха. Энэ байгууллагын 50 мянган одоо сурагчдын дунд 9 орны хийсэн судалгаа байдаг. 22 оны, 21 оны судалгаа байдаг баг. Тэрэн дээрээс юу харагдсан бэ гэхээр нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар сайтай хүүхдүүд гүйцэтгэл нь илүү сайн байна гэдэг. Тэгэхээр тэр бидний гүйцэтгэл ч гэсэн нөлөөлдөг гэсэн үг. Дэлхийн банкны 17 оны судалгаа байдаг лүү дээ. Уучлаарай 22 оны судалгаа байдаг лүү дээ. Дараагийн одоо 5 жилд хамгийн их шаарддаг ур чадваруудын жагсаалтыг гаргасан байхад тэрний 5-аас 3-т нь нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварууд байсан. Тэгэхээр энэ юу гэж байна гэхээр тухайн хүний одоо нэгдүгээр сурагч байх үедээ академик одоо чадварт нь нөлөөлөхөөс гадна насанд хүрсэн байхдаа хүртэл тэр хүнд одоо маш юм гоё юм ур чадварын юм багцтай болцсон байна гэсэн. Тэг ямар ч ажил хийсэн ямар ч хамт олонд орсон тэр хүн амжилт гарах боломжтой тэр ур чадваруудыг нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварууд өгч идэг гэдэг хэлдэг. Тэгэхээр бид нэр хэрэг хүүхдүүдэд сайн сайхан байлгаал гэж бодож л байгаа бол ялангуяа бага наснд нь ч вэ насанд хүрсэн үед нь ч вэ сайн сайхан явъя гэвэл яваасаа гэж бодож байгаа нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар өхөөс өөр арга байхгүй. Тэгээд одоо сүүлийн үед одоо AI хөгжиж байгаа нөхцөлөд ингээл харахад салбаруудыг тэр чигээр нь өөрчилж байна тийм ээ. Одоо энэ код бичдэг IT-ийн салбар тэр чигээр өөрчлөгдөж байна. Ер нь бүх салбаруудад нөлөөлөд эхэллээ. Энийг дагаад маш их юм хөдөлмөрийн зах зээл дээр өөрчлөлтүүд гарах байх гэж бодож байна. Гараад ч эхэлсэн баг. Гэтэл энэ нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвартай хүүхдүүд аль салбар дээр яаж мэрэгчлээс өөрчилж ирсэн насан туршдаа ийм хэрэглэгдэх үйс хаанч авч хэрэглэж болох үйс ийм гоё багцтай болчихж байна л гэсэн үг л дээ. Би бас түрүүн хоёлаа анх яриан дээр хэлж ирсэн. Мөсөн уулын загвараар стимер бас дүгнэх гээл бодчихлээ л та. Одоо тэгэнгүүт чинь за гадаад хүчин зүйлсд бол мэдээж гэр бүл эцэг эхчүүдийн нөлөө гээд. Тэгэхээр бид нар өөрсдөн дээр аваад үзэхээр бидний хувьд бол бас өөрсдөө их ачаалттай, стресстэй нийгэм тий одоо ажлын ачаалал, харилцааных ч гэдэг юм ингээл зөндөө юм бас. Тэгээ миний зүгээр анзаарч байгаа зүйлээр тэг хизээ тэрийг насанд хүрчт одоо тэр зүйлээ стресс бухимдлаа гаргах гээд нэхэр баасан гаргийн оройч гэдэг юм, бям гаргийн оройч гэдэг юм. Амтшгүй болчдөг. Машины хөдөлгөөн нэгсэл оройн ингээл 11-12 гэхэд хөдөлгөөнтэй байж л байдаг. Тэгээ хаана юу дүүрээд ийн гэхээр баар сав караоке тий энэ тэнд ингээд. Тэнд бас одоо баярлаж синхэхээс илүү нөгөө стрессээр нэг амьдаа гаргах гад тэгээ тэрийг гаргадаг аргыг тэргээ ойлгоод тэгэл тэндээ очиж мөнгө төлөөл ингээд маргааш нь бие махбод нь хурдцсан юм чинь дахиад нэг юм циклээс яваад идэх нэг ийм дадал суучуудаа гэж би зүгээр хараад идэх юм. Тэгэхээр түрүүний одоо хоёлынгийн ярьж байхад сургуулийн өмнөх боловсрал, насан туршидтын боловсролын асуудал ярьж штэ сэтгэл оюуны. Тэр насан туршидтын гэхээр одоо академик одоо яг энэ сургуулийн юунд орох боломжгүй байгаа тийм. Тэгээ би гадны юмнуудыг харж байхад энэ тентхийн одоо ингээд ийм клубүүд байдаг штэ. Ярилцдаг клубүүд одоо яг ийм юмудаа олж мэддэг клубүүд. Яагаад бас манад тэр караокены тоошгээ ийм клуб ер нь бас байж болохгүй гэж
Тэгье гэж бодвол яг энэ хөтөлбөрийг нийгэмд одоо яг ингээд эцэг эхчүүд өөрсдөө караоке орхоо болио би 7 хоногт нэг удаа ийм зүйлээр өөрийгөө сэтгэлээ таны дадуулъя гэдэг ийм ухамсар нь суугаад ирвэл энэгээр бэлтгэгдэх нөгөө бэлтгэж байгаа багш нар ийм чиглэлээр одоо заах боломж нь хэрэг байдгийг. Дандаа ганцхан хөөгдөхгүй буцаагаал ирэхээр нөгөө гэртээ байж штэ. Тэ? Тэгэхээр тэр аав ээжүүдийг бас одоо өөрчлөх хэрэгтэй байна гэж хараад байна. Өөр өөрснийхөө дороо маш олон байгууллагууд ажиллаж байгаа байх гэж боддог. Бид нар ч гэсэн бас ажиллаж байгаа. Бид нар эцэг эхчүүдэд зориулсан бас сургалтууд явуулдаг. Бид нэр 9 чадамж дээр суурилсан хүүхдийн хүмүүжлийн ийм цуврал хичээлүүдийг бид нар сайн өнгөрсөн 11 сард нийт 500 гаруй эцэг эхчүүд оролцсон. Тэгэхээр энийг бас хэрвээ ордог одоо хүүхдтэй бол одоо сургуультанд сий ордог хүүхдтэй бол эцэг эхчүүд зарим нь мэднэ захиа очдог. Тэгээд тэр захиан дотор юу байдаг гэхээр за танаа хүүхэд 2 дугаар бүлэг хичээлээр сэтгэлийн хатав бэхжүүлэх ийм агуулга орж эхэлж байгаа. Гэт агуулгын хэсгээс нь жоохон ороод за энийг гэртээ ийм ингэж хийн шүү гэдэг ийм гэрийн даалгавар асуудаг. Тэгэхээр нэг талаас хүүхдүүдтэйгээ хамтраад тэрийг хийж болно. Нөгөө талаас таны сайныг хэлдэг одоо юу гэдэг баасан гаргийн тэмдэглэл энэ цаана маш их стресстэй байгаагийн шинж. Гэхдээ яг л нэрээ тийм клубүүдийг бий болгох юм бол яг эхний үедээ жоохон хэцүү байж магадгүй. Тийм нөгөө датаагүй сонирхолгүй. Тийм. Тэнд очиод дуулаад сэтгэлээ хин ч хамаагүй дуулж хагаад гараа авчих нь илүү амар тэг гоё. Гэхдээ урт хугацаанд биш. Гэхдээ энэ өөрөө миний бодлоор бол цаг хугацааны л асуудал байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр нэг ийм айхтар судалгаа хийдэг. Дэлхийн одоо нийт хүн амын тал нь тэдэн жилийн дараа депресд орно. Бүгд сэтгэл готрол гэдэг өвчнөр өвддөг. Энд хэн амьд гарах уу? Хэн сайн сайхан байдлаар одоо өөрийгөө аваад гарах уу гэвэл энэ бяцлал хийжсэн хүмүүс. Өөрийнхөө тарихтай ажилладаг. Neuroplasticity-д итгэдэг. Би өөрийнхөө өнөөдрийн хөлбөраас илүү сайн хөлбөр байж чадна гэдэгт. Энэ ганцхан бие махбод юм биш. Энэ сэтгэлгээний хувьд, сэтгэл зүйн хувьд, сэтгцийн хувьд би өөр байж чаднаа. Энийхээ төлөө би хөрөнгө оруулна. Энд цаг зав зарцуулнаа гэж байгаа хүмүүс энийг сайн сайхнаар даван туулна. Тэгдгүү тархиа зүгээр ингээд орхичдаг. Өөрийнх нь одоо урсгалаараа явж агаад тэг айгүй эзтэй гэж бодож байгаа хүмүүст бол хүн дээр туснаа л гэж үзэж байгаа. За тэгэхээр таны магадгүй санаачлах бас цаг хугацааны хувьд магадгүй арай хурдан бий болосоо гэж бодож байна. Ийм клубүүдийг байнга одоо ажилуулдаг. Ялангуяа одоо чи манай дээр байх юм бол эцэг эхчүүдийн клубүүдийг бас бид нар зохион байгуулж болж байна. Өөр одоо юу гэдгийг зарим нь шашнараа дамжуулж зарим нь одоо юу гэдгийг өөр янз янзын neuroscience-ийн янз янзын клубуд бас байж болно. Mindfulness-ийн клуб тэрүүгээр дамжуулж бас болох юм л гэж бодлоо. Сайхан санаа өглөө. Тийм тэгээ одоо яг нэг цаг үед одоо нийгмийн өөрчлөлтийг зүгээр харж бодож байгаагаа хэлэхэд ихтэй сургуулиуд, хувийн сургуулиуд маш их олчирсан. Борон дарах мөг шиг гэдэг тийм ээ. Тэгэл магадлал итгэмжлэл яваал янз янзын яагаад тэгээ тэр үед сураад цаг хугацаагаар алдаад төгссөн ч байгаа, өөрөө хичээгээд төгссөн ч байгаа янз янзын нийгмийн л үзэгдэл байна. Нэг хэсэг хувийн сургуулиуд, их сургуулиуд маш их ингээ олчирч байгаад одоо ингээ хомигдаад улсын сургуулиуд нь илүү чанарчаад ингээ нэг юм буцаагаад нэг өөрчлөгдөд байна. Яг одоо энэ цаг үед бол хувийн ерөнхий боловсролын сургуулиуд маш их ихсэж байна. Тэгээд энд одоо хувийн сургуулиуд мэдээж одоо өөрсдийнхөө давуу талаа танилцуулахын тулд Кембрижийн хөтөлбөртэй, тим юмны хөтөлбөртэй гэдгийг аваад хэрэгжүүлж байгаа гэдгийг илүү тодтогдог. Яг тэрэн шиг хувийн сургуулиуд аваад одоо сил хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлдэг шүү гэдгийг тодтогдох боломж байдаг. Магадгүй би одоо ингээ хүүхдээ сургая гэвэл мэдээж энэ за Кембриж бол ингээд аргачлан сайн ингээд боловсрол сайн хөх юм байна. Хамгийн гол нь ганцхан академик биш вэ гэдгийг одоо бүгд ойлгоод байна шүү дээ, тий. Давхар энэ сэтгэлийн боловсролын олгодог одоо ийм орчинд өгчүүл бас нэг арай бас өөдрөг байх гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг танаа сургуулийн одоо энэ сил хөтөлбөрүүдийг аваад хэрэгжүүлээд бас ингээд нийгэм танилцуулаад явж байгаа тийм сургуулиуд юу нэр байд юм бэ? Яг сургуулиуд дотор л нэлээ их байна. Тэр нь орон нутгийн ч байна, Улаанбаатарын ч байна. Зарим нь хэрэгжүүлж эхэлж байснаа болчихсон сургуулиуд ч байна.
зарим нь өнгөрсөн жил бид нар 3 сургууль дээр бүр яг сургуулийн соёлд өөрчлөлт оруулах гэдэг том зорилготойгоор 3 сургуулийн нэг нь хувийн сургууль байсан. Тэгээд би одоо яг бүгдэрийн нэрлэнэ гэхлээр нэг талаасаа тухайн сургуулиудад яг мэдээж маркетинг болох л баг. Гэхдээ нөгөө талаас сөрөөгөр дагаврууд бас үүсэх магадaltaй. Бусад хэрэгжүүлж байгаа сургуулиудыг би дутуу үнэлж байгаа юм шиг. Бас тийм. Тэгэхээр бидний ерөнхий зарчим бол энэрэнгүй байх. Тэгэхээр тэр мэдээж хүн хүний юм уу хурд адил өөр байдаг гэдэгтэй адилхан сургуулийн хурд янз янз байгаа. Тэгэхээр өнөөдөр өөрийнхөө хэмжээгээр бас хичээж байгаа. Гэхдээ топ шиг амжилт гаргаагүй бас сургуулиуд байгаа л да. Гэхдээ хичээж байгаа сургуулиуд бас урамшуулах утгаас би бас шууд нэрлэж болохгүй байна. Гэхдээ Монголын тэргүүний хувийн сургуулиуд гэж бид нар боддог сургуулиуд ихэнх нь авцаан л гэсэн үг. Ялангуяа салбар сургуулиудтай нэлээд хэдэн сургуулиуд бол за бидний одоо хүүхдүүдэд зориод өгөхийг хичээдэг хүсдэг сургуулиуд ихэнх нь эсийн сургуультыг авсан. Аваагүй зарим нэг сургуулиуд байдаг. Миний өөрийн хүүхдийн сургууль чинь авахгүй өгөх гэж маш их хичээсэн боловч сургуулийн менежментийн бодлогод бид нар одоохондоо энийг оруулах боломж өгдөг тийм хариулт өгсөн. Тэгэхдээ тэрийг нь бид нар гэрээрээ өгөхийг хичээдэг. Бусдаар бол яг энийг чухал гэж үзэж байгаа менежменттэй сургуулиуд бол авчдаг л гэсэн. Би бол яг үндэ хэлэхэд Улаанбаатарын төрийн өмчийн сургуулиуд аваасаа гэж маш их хүсдэг. Ялангуяа одоо зарим нэг гэдэг захын сургуулиудаараа өгмөр төвийн сургуулиуд бүр асуудалтай байдаг. Одоо бидний хуучнаар хийдэг одоо төрийн өмчийн том сургуулиуд байдаг шүү дээ. Нэрлээд яг. Тэд нар дээр бүр их чухал байгаа юм шиг. Яагаад гэвэл тэд нар маш их стресстэй. Хүүхдүүд маш их ачаалттай байдаг. Тэрэн дотор чинь жинхэнэ одоо янз янзын асуудлууд байдаг. Тэр янз янзын асуудлуудыг ихэнхдээ дарахтаа хүчээр дарчдаг. Гэтэл тэрэн дотор эсийг хэрэгжүүлэх өөрөө маш их хүчин чармайлт гарна. Тэр болгон одоо академик ур чадварлага бүтэн фокусцсан байгаа сургууль бол сэрүү одоо хүчин чадлаа хайна гэхэд бол нөгөө багш нараа зовооч нь яшиг. За дахиад нэг хөтөлбөр оруулж ирээ ядраач нь. За хүүхдүүд ингэ чинь ч гэдэм үү. Тэгэхээр тэрийг нэг юм бүр хоорсон тавиад байдаг. Гэтэл яг л нөгөө 2 3 хөтөлбөр авч байгаа. Одоо чинь Кембриж авцсан, цөм хөтөлбөр авцсан, 2 хөтөлбөртэй явж байгаа хүүхдүүд бол ялангуяа 12 дугаар ангийн 11 ахлах ангийн хүүхдүүд маш их ачаалттай хичээлдэг. Энэ хүүхдүүд майндфулнес ороод эхэлдэг. Энэ хүүхдүүд байнгын одоо сэтгэл зүйн сайн байдлыг дэмжих янз янзын одоо санаачлалуудыг гаргаж иж энэ хүүхдүүд эрүүлэр энэ ачааллыг даван туулах боломжтой. Гэтэл бид нэр ихэнхдээ энэ тийм чухал гэж боддог. Шахаад л байх юм бол үр дүн гараад байдаг л гэж боддог. Тийм учраас би одоохондоо тэр сургуулиудын нэрийг юм уу хин нэг зайлсхий. Гэхдээ би зөвхөн таны ярианд дундаас ингэж ойлгоод. Би болохоор одоо ингээд миний өөрийн одоо ертөнцийг харах үзэл зүрх сэтгэл бол public health буюу нийтийн эрүүл мэндийн тулд тэхийн тулд нэг суур ойлголтуудыг өгчээ, эрүүл мэндийн асуудлуудыг өгчээ, нийгэмд болоод байгаа юмнуудыг өөрийнхөө хэмжээнд өгье гэдэг ингээд сүүлийн 10 хэдэн жил ажиллаад явж байгаа. Гэхдээ миний энэ ажиллаад байгаа мэрэгжлийнхэн дагуу ажиллаж байгаа public health буюу нийтийн эрүүл мэндийн салбар маань энэ эрүүл мэндийн тогтолцоонд маань ер нь бол нэг дайвар шиг явдаг байхгүй юу? Нуулгүй л. Саяхан яг хуу нийгмийн одоо эрүүл мэндийн тухай хууль батлагдсан ч гэсэн энэ бодит ажлууд болоогүй. Бодит юм гэдэг чинь тодорхой хэмжээний эдийн засгийн эргэлтэнд орох юмуд нь ингэжээж явах болохоос зүгээр нэг хууль батлагдаад тунхагийн чанартай байгаад бол энэ өөрчлөгддөггүй. Яг тэрнтэй адилхан одоо академик боловсрол чухал хэдий ч гэсэн хажуугаар нь бас энэ одоо сэтгэл оюуны боловсрол чухал гэдгийг бид нар одоо бүгд хараад байна. Тэгсэн мөртлөө яг миний зүгээр харж байгаа энэ боловсролын тогтолцоон дээр таних та бүхний сайн дурын үндсэн дээр яваад байгаа бас нэг дайварч юм шиг. Надад бол зүгээр тэг санагдаад нуулгүй л гээд. Гэхдээ тань тэг санагддаг уу? Санагддаг. Тэр тусмаа бид нар 23 оны боловсролын хууль батлагдахад маш их юм сэтгэл хөдлөлтөөр харсан. Яагаад вэ гэхээр тэнд л яг нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар гэдгийг бүр тодруулж гаргаж ирсэн. Дараа нь хөтөлбөрийн үзэл баримтал дээр тэр 3 ур чадварын нэг одоо чухал хэсэг нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар гэж гаргаж ирсэн хэрнээ яг хэрэгжүүлээд эхэлсэн чинь бид нэр яг л хуучин шигэ
нөгөө л академик ур чадвар руугаа бүх хүчээд ажиллаад бусад одоо ялангуяа нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар дээр гаргаж байгаа хичээл зүтгэл чармаалт тэрэнд хандж байгаа хандлага хүртэл хамаагүй дутуу санагдсан. Гэхдээ би бол дотроо юу гэж ойлгож байгаа юм гэхээр яг саяных шиг ийм үйл явдлууд биднэрт бас нэг юм том цохилт болдог учраас бодлого боловсруулж байгаа хүмүүс эргэж харж байгаа баг. Уул нь хууль нь байгаа. Хуулийн дээр бүх юм нь байгаа. Энийг хэн хэрэгжүүлэх үү? Хэрэгжүүлэх одоо улс төрийн хүсэл эрмэлзэл байна уугүй юу гэдэг дээр тухайн улс төрчдийн юм уу? Тэр шийдвэр гаргах түвшний хүмүүсийн одоо чин зориг мэдэх баг. Хувь хүний анзаарж байгаа тэр ерөөсөө л хувь хүний өөрийнх нь үнэт зүйлтэй л холбоотой. Энийг чухал гэж бодож байгаа сайд бол тэрийг хэрэгжүүлнэ. Чухал гэж бодохгүй байгаа сайд бол энэ тач холбогдол өгөхгүй. Би одоо тадөнгөрсөө таныг хэлэхлээр боловсролын хуулийг уншиж хахад хамгийн доор нь гарын үсэг зурсан улсын хурлын дарга тухайн үед зандан шатар дарга байсан. Өнөөдөр гүйцэтгэл засаглалын маань удирдах байгаа хүн байгаа. Өөрөөр хэлбэл тэр үед боловсруулж байсан хуульдыг өнөөдөр хэрэгжүүлэх одоо гар бие оролцох, өөрөөр хэлбэл яг өнөөдрийн бидний энэ хурц асуудлуудыг шийдэхэд хамгийн чухал местэн дээр байгаа хүн тийм ээ. Тэгэхээр би энэ хүнийг бас харж иж магадгүй гэж бодож байна. Хизээ нэг зөв сонсдог бол бид нэр хүүхдийнхаа нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт анхаарал хандуулах цаг нь магадгүй бүр өнгөрцөн баг. Гэхдээ юм оройтойгоо хууль нь байгаа. Бүх юм нь байгаа. Үйлдэл нь харин хаана байна гэдгээс асуугаад тэгээд яг энэ дээр үйлдэл хийж одоо өөртөөхөө ирч хүч цаг зав хүчин чармаалтаа зориулж чадах юм бол нийгмийг тэр чигээр нь өөрчилж болох үз боломжууд л байгаа Монголд гэж бодож байна. Тийм тэгэхээр битэрийн ярилцлага бас өнөөдрөөс сайхан маргаашийн төлөөг зургалж харсан ярилцлага болж өнгөрч ийн гэж бодож байна. Тэгээд бас ярилцлагын маань бас цаг бас ерөнд өгч байна. Тэгээд магадгүй миний бас асууж амжаагүй. Та бас яг ингээ хэлхийг хүсдэг бас тийм зүйл байх юм бол төгсгөлийн хормыг танд нээлттэй үлдээж байна. Олон жилийн өмнө надаас нэг монголоор аялж агаад ирсэн нэг гадаад хүн надад нэг ийм хэлчихсэн. Энэ танаа Монголд маш их юм ээжийн тухай дуу их байх юм аа. Тэгэхэд тухайн үед би ерөөсөө тэрэнд нэг юм ач холбогдол гайхаад тийм бэ нү гэдэг. Ер нь бол ингээл дууч хайр маяр гэлээ. Гэхдээ тэр бол 20 жилийн өмнө л дөө. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн ба. Тэгэл тэр ээжийн хайр гэдгийг л энэ хэдэн хүмүүс ч дахин дуулаалах юм. Бүх дуунууд ч надад ээжийн хайрын тухай юм. Тэгээд тэрийг одоо эргээд ингээд санаж хахад Монголын ард түмэн, монгол хүн бол инэрл хайрыг дадуулах, өөрийн гэсэн харахтай, өөрийн гэсэн соёлтой, ахуйтай ийм ард түмэн. Өнөөдөр сийдэр ч гэсэн бид нэр хүүхдүүдэд инэрл хайрыг одоо таниулахдаа ээжийн хайрыг ч гэсэн сануулдаг. Тэрнтэй адилхан бид хэд өөрсдийнхээ одоо сэтгэл зүрхлөө эргэж харж инэрл хайрыг яагаад бид нар бүр дуунд хүртэл магтан дуулаад байдаг гэсэн ард түмэн өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн бэ гэдгийг дахиад нэг эргэж хараасаа дахиад соёдоо ухах юм бол ахуйгаа ухах юм бол биднэрт маш их баялаг байгаа. Харин биднэрт юу байна гэхээр тэрийг энэ ширхэл ухаан талаас нь харуулад өгсөн баттгаад өгсөн хөтөлбөр байгаа. Тэгэхээр хүүхдээ сургуульд өгөх гэж байгаа юм бол академик ур чадвар өгөхийг нь харахаас гадна давхар миний хүүхдэд яг л нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварыг өгөхөөр тийм хөтөлбөр байна уу? Тэр дундаа ший сургалт байна уу гэдгийг нэг шалгад харчаасаа л гэж үсгэр. Их сайхан одоо агуулга байна. Тэгээд нөгөө харанхууг зүхэд сууснаас нэг ч гэсэн гэрэл асаа гэдэг нэг үг байдаг те. Тэгэхээр яг боддоор нь гэрэл асаагаад явж байгаа баг хамт олонны төлөөлөл болгож тантай ярилцсантай маш их баяртай байна. Тэгээд та бүхний бас энэ ирээдүг өнгөлөг гэрэлтэй зөөлөн инэрсэн ийм одоо нийгэм бүтээхэд оролцож яваа ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлаа. Тэгээд энэ ганцхан одоо би л энд ил харагдаж байгаа болохоос миний ард манай удирдах зөвлөлийн тэр нь Монгол Улсын их сургуулийн багш нар за төрөний хэлсэн цэлмөн ерөнхийлөгч маань гэмчлэн хүмүүс байгаа. Нөгөө талаасаа маш олон чиглүүлэгч багш нар байгаа. 70-80 чиглүүлэгч багш нар өнөөдөр монгол хэл дээр
ямарыгаас авдаг байсан агуулгыг монгол хэл дээр аваад бид нар бэлтцэн сууж байгаа. За тэрнээс гадна өнөөдөр хүүхэд болгонд зүрхэнд нь инэрл хайрыг галыг хасаачих юмсан, нэг зул хасаачих юмсан гэж хичээж байгаа олон мянган багш байгаа. Тэгэхээр ил харагдаж байгаа би боловч энэ бүх багш нар энэ бүх хүмүүс байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд таны энд хэлж байгаа ерөөл дээрээс манай энэ хэрэгжүүлж байгаа баг хамт олонны хүргэж байгаа юм ерөөл баха тэр ерөөл Батар шиг болтугай гэж. За баярлалаа. Аа. Захимж подкастын сэтгэл оюуны боловсрол сэдвээр ярилцсан дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.